Гэтэ удахгүй санхүүгийн дарамт учруулж магадгүй юм байл шүү. Хэдүүлээ баг төлөө явж байгаа юм. Удахгүй. Тэгээ явж штэ гэж. Тэгээ юу ч гэсэн нэг 8-9 сар хүртэл хийж дээ. Чи рекорд хийж байгаа юу навш юм. Өрнөх хөөгн штэ шаастай. Өрнөх хөөгн гэсэн штэ тэгээд. Өөрийгөө тойлоо хийгээш. Хоёлаа гадаа явааш байгаа тий. Тэр гадаад явж чадахгүй. Ер нь энэ маягаар хамгийн дөрүүлж явах нь өрнөх шааж штэ. Архитектор өшөө гэсэн. Гадаад компани олоо шаацсан та чи. Яа мөнгө гиснээс нэрээ мөнгө гэхдээ амар хэцүү шааж байна. Хог болж идэг шээ. Өнөөдөр нэг юу ингээд жагсаал дээр байсан. Тэгээ удаж штэ. Сайн уу? Сайн өнгөлээ. За ингээд өнөөдрийн зочноор Хич биш аа. Кирин Ичибан. Хүн биш аа. Кирин Ичибан. Чи наатха болоо. Сайн уу Кирин ээ? Кирин Ичибан-сан. Коничива. За манай өнөөдрийн спонсор Кирин Ичибан. Яар торц байдаг шээс. Кирин Ичибанаар спонсорлуулж байна. Япон пив спонсорлаашаа. За. Юу ярьчлаа? Мөнгө. Тийм мөнгө. Талбар дээр зогсчихсан нөгөө лозон барьжсэн гаруудаас надаа хамгийн гоё шээс нь юу байсан? Илээ төр хэмнэ гэсэн тэгээд бал авахаас хэмнэв гингүүтлээ доор нь 10-т 20-тоор бал цаас авахаас хэмнэв гэснээр юугаар мөнгөнд дэвсгэртэй шааж гинэ гэж байгаа юм шүү. Мөнгөөр хэмнэвгээ бичсэн. Fuck. Тэр төр хэмнэ тэр бол шаадаг өстой тий. Тэр юу гэсэн юм бэ? Химнээд тэгээд fucking хөсөөсөөгөө л хэмж байгаа. Хөсөөсөөгөө л хэмж штэ өстой. Хэдэн жил хэмнсээр л ирж штэ. Come on man, өнөөдөр маань юу ороод GS25-аад Ecos авсахгүй жижиг Ecos. Тэг чи хитэн миллилитр гэдэг үлээ. Хамгийн жижиг л авсан. Тэгсэн чи 1500. Зайлцэл бистэ зүгээр л ус шаацсан те бистэ карантин сүү 4000. Зайлцэл бистэ юм эдхийн аргагүй болчихно дөө. Ер нь турах гэдэг хүмүүст л сайн болж байгаа шиг байна те гэж аахгүй. Тийм. Хэдэн жилийн дараа Монгол залгчууд бүгд амар фит гоё болоо шаацсан. Хой цолгон шиг болоо шаацсан. Хүүхнүүд мөхнүүд амар гоё битээ болсон те. Үлсгэлэнгийн тэр л юу юм да. Сайн юм да. Гэхдээ зүгээр одоо нөгөө нэг Рамадан болж байгаа юм чинь 1 сар хэдүүлээ өлсчээ дээ. Тийм штэ. Сайхан фаст хийгээд те. Рамадан дуустгүй шаастай. Монголын Рамадан эзэж дуусахгүй. Монголын фастинг эзэж дуусахгүй. Яа, ста юугаар л инээдэм ханаадам хийгээд энэ да. Тэр өчигдөр таксинд явжсэн чинь Индра тэр хиний яриаг нэг халт зүгээр сонсоод тажууд стресс түлээдсэн. Химлээ ста. Манай ерхий сайд чинь Оюкагийн тэгсэн чинь ер нь бол ингээд Монголд байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд зарим улс орнууд ихэнх улс орнуудыг харьцуулбал ихэнх хүнсний бүтээгдэхүүнүүд нь илүү хямдхан л байгаа. Гшаад. Тэрийг сонссон уу? Тэр бүр цус бослогож ийлээ ш пэцта. Юу гэсэн үг юм бэ пэцта те. Тэр юун дээр яг тэнэг хүнд пэцта ээлтэй залуу ерхий сайдаа. Яах юм тэгээд хідүүлээ юу арах хэвтэй юм уу? Цалингаа гадаадын орнуудын цалинтай харьцуулах хэвтэй юм уу? Яах хэвтэй. Харьцуулбал харин юу ч шүү. Үгүй харьцуулбал юу ч шүү. Тэгээ хүнсний бүтээгдэхүүнд нь үнэтэй байдаг шүү дээ. Харин тий. Герман манайхаас илүү хямдхан хүнсний бүтээгдэхүүнтэй. Америкийн ихэнх хүнсний бүтээгдэхүүнд нь хямдхан. Гэхдээ тэр нөгөө юу байсан шүү дээ. Сайн нэг юм экспенсийг нь цалинтай нь харьцуулаад нөгөө юу харьцуулт хийсэн байсан бусад орнуудтай. Тийм чарт гэсэн чинь тий. Бусад орнуудын болохоор ингээл $4,000, $2,000, $3,000 тэргээл тэгж ийсэн экспенс нь нэг $400 хэдэн доллар молор ч юм уу тий. Хүнснээ тэгсэн байсан чинь Монголын цалин 300-400 мянга гэснээр экспенс нь амар их өгдөг шээс. Нэг өдрийн хүнс нь баг нэг өдрийн цалинтай нь тэнцүү. Тий. Нэрээ тим яваадсэн шүү дээ. Зүгээр л хан тимээ биш та. Мань зүгээр дэлгүүр ороод зөндөө жимс авч идмээр байна. Тэгээд тэгсэн чинь одоо 7 хоногт нэг удаа л нэг хил мандрин те нэг хил банаа авахгүй бол амар үнэтэй болоод л. Тэгээд тэгсэн чинь ингээ гадны оронтой харьцуулах юм бол одоо жимс ногоо хоёрынх нь ногоо нь бүр юм нарийн ногоо ч ш нөгөө нэг ертийн байдаг төмслов манжин байцаад ч юм уу тий. Тэрнтэй яг жимснүүд нь адилхан үнэтэй байдаг. Тэгээ Монголд ингээ харангууд биш та жимс жил ирэх тусам л амар үнэтэй болоод байгаа сая.
карантины өмнө ч юм банан 5000 гэдэг байсан чи одоо 7000 болцсон. 7000 800 цайны цагаар хоолнд орсон чинь улаан л банан идмээр шүү дээ. Гэтэ хамгийн амар юм энтэй банан идмээр хамгийн амар юм энтэй гэхдээ амар хурдан эвлэрэж жимсэн банан. Тий тэгээд би ингээд яг Монголд ингээд хүмүүс за яг ингээд харьцангуй гайгүй те нөгөө нэг ингээд нэг юм чадвартай хүмүүс нь те яг юм амар өсөж байгаа юм зардалтай ингээд тааруулаад те олж байгаа мөнгө тодорхой хэмжээнд ихсгээд байгаа юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу ойрд. Те тэгээд би одоо жишээлбэл хажуугаар нь ингээд бон фриланс юмнууд жижиг сажиг project хийж өөрийгөө sustain хийхгүй бол сүүлд нэг цалингаа хараад the fuck би юм мөнгө авдаг байлгүй гэдгийг шокнд орсон шүү дээ. Тэгээд тэгээ яг ингээд тэр мөнгөөр ингээд би яг амьдрч чадах уу гэдээ ингээд бодсон чинь яг миний яг хийдэг ажлын те яг ингээд цалин намайг тэтгэж чадхааргүй мөнгө байгаа байхгүй. Тэ тэгээд манай ихнэр чинь хаан улсын сургуульд ажилладаг те. Тэгэхээр ер нь бол шигээц nothing. Тэгээд тэгэхээр бит хоёрын ингээд цалин нийлээд яг ингээд хаалгаа хаагаал те хүнс мүнсээ аваал тэгэл ер нь бол ингээд бүх юм яг тарахаар гадуур дотор явах ч юм боломж байхгүй тийм байдаг байхгүй. Тэгэхээр бол нэр үнэхээр сайдл шаач юм биш та. Тийм. Тэгэхдээ хоёр амар шат юм байна. Гэхдээ хоёр амар шаадаг шалтгаан нь тэгэл хажуугаар нь өөрсдөө индалж хийх хэрэгтэй те. Хоёр зөндөө хийдэг хөхгүй юу? Чи намайг тэгээд ямар их ажиллаж байгааг харж байгаа юм харин те. 7 хоног зүгээр л өдөр болгон өглөө 9-өөс орой 12 хүртэл ажиллаж ш. Тэгжээж л юм. Тэгжээж нэг манайд бүгдээрээ л яг тийм байгаа харин тийм. Үндсэн нэг ажилтаа тэгээд хажуугаар нь заавал нэг юм хийдэг те. Ман чинь одоо хасал одоо дизайны юм хийдэг, сквал DJ хийдэг тий. Одоо подкаст хийж байна. Мөнгө олон л хийж байгаа. Тэгээ мөнгө олж хийж байгаа. Та нарт зориулж хийгээгүй. Амин та нийгмийн синхрон. Тэгээд ингээ бодоод үзэнгүүт уг нь бол яг үндэ хүн тэх ёсгүй байхгүй юу? Тийм. Хүн ингээд хоёр ажил хийх ёсгүй байхгүй тий. Үнэхээр яг нөгөө нэг мэдлэг боловсралтай тий зөндөө 5 6 жил ингээ сураад ирээд ажил хийж байгаа бол тий илүү цагаар юм давхар юм хасал ерөөс хийх ёсгүй байхгүй яа тэгэхээр хоёр ажил хийж ийн гэдэг чинь ингээд хүн ингээд хоёр ажлаа хуулингийн төгс хийж чадахгүй шүү дээ тийм шүү дээ тий 50% бол хуулинд нь зориулаад байна. Магадгүй үнцэн ажилдаа нэг 60% хаасалтаа 40% ч юм уу тий тэгээ бодоод үзэнгүүт баахан чанаргүй олон мэрэгчлэлтэнгүүд чанаргүй олон ажилчид болчиход байгаа байхгүй тий яг юм 100% бол одоо би чинь ингээд full time ажилдаа бол 100% зориулж чадахгүй яа гэх юм бол 100% зориулчих юм бол би үлдсэн цагтаа нэмээд нөгөө хаслуудаа хийж чадахгүй шүү дээ тийм шүү дээ. Тэгэхээр тэгээд үндсэн ажил чинь чамайг тижээж чадахгүй байгаа шүү дээ. Ер нь бол тий. За яг уу яг за байрны чинь мөнгийг төллөө нэг лизинг байвал лизинг чинь төллөө тэгээд нэг тий гурил будаа төллөө тэгэл болж байгаа байхгүй тий. Тэгээд өөр юу ч яаж чадахгүй. Тэгээд тэгж амьдруулах галах шиг байна л та гэж. Гадаад явмаар байна тий. Тий гадаад явмаар байна шүү дээ. Хүн юм чинь гадаад явмаар байна. Нэг дутуугийн комплексаа сангамаар байна тий. Бренч хитүүдээ шаамаар байна тий. Тий жоохон ховц өмсчмөр байна. Материаллаг шулаа дармаар байна. Тий. Гэхдээ аялах хэрэгтэй л шүү дээ. Ер нь хөдлөөч гэсэн тий. Тэгэхэд ингээд ерөөсөө мөнгө төрөхгүй байхгүй. Тий аялах чинь эн чинь лакшери бол биш байхгүй тий. Шүү дээ. Хансаглал биш энэ чинь дэлхийн бүх улс орны залуучууд донд байдаг. Тий. Ажил хийгээд тодорхой хуваа айгу бага хуваа ч юм уу хадгаллаа жилдээ нэг 2-3 удаа гадагшаа явдаг. Тий энэ чинь зүгээр нөгөө нэг газар очоо гой зураг авахлаад гой стори хийгээд шопинг хийгээд тий амар үнэтэй буух биш зүгээр ингээд юм үзэж нэг яаж байгаа шүү дээ. Тодорхой хэмжээний хүмүүс нь бас өөрсдөө хөгжүүлж байгаа шүү дээ. Experience цуглуул тий шинэ юм үзэж харна тий магадгүй тэгээ явж хахад нь шинэ гоё санаанууд орж ирдэг ч юм уу тий тэрнээсээ ингээд урам зориг авдаг ч юм уу скол ингээд зүгээр яг юм амралт болдог тий тэгэхээр тэрийг бол одоо бол нэг амар тийм нэг баян тансаглал тий өөрийгөө рефреш хийчихэл ирж байгаа шүү дээ тий ингээд магадгүй ингээд Улаанбаатараас илүү их хүнтэй оронд очоод нөгөө хүмүүс нь тэг зүгээр л юм асар том шоргоолчны үүрэнд очоод баахан шоргоолчнууд харчаад Монголдо ирээд Монгол бол тийм биш байна те энд ингээд юм хийх боломжтой байна гэдгээ ухаарад ирдэг ч юм уу те нэг тийм нэг тодорхой хэмжээний яг юм завсарлага брейк тэгээд ийм рефрешмент бол
ялангуяа залуу хүнд бол тийм залууч ер нь хүнд л хэрэгтэй. Хүний тэг яг ингээд зөвхөн материалын хэрэгцээнээс гаднаас өөр тэг бие сэтгэлийн хэрэгцээ байгаа шүү дээ. Тэг юм үзэж нүд таних хүнтэй харилцах. Тэг тэрийг нь хангахгүй болохоор тэгэл хүмүүс амар тийм харанхуй байгаад тах. Харанхуй гэдэг нь харанхуй бүдүүлэг гэдэгтэй биш зүгээр л нэг юм хайрцаглагдсан ч юм уу. Тэгтээ харанхуй бүдүүлэг болж эхэлж байна. Яг үнэхээр амар шааж байна. Гэхдээ нэг хэсэг гайгүй болж ирсэн. Одоо буцаад ядаж 90 бэж имэж улаан үдмүүд явааддаг байсан. Одоо тэдрэгч байхгүй. Одоо яагаад 90 бэжин 90 яваад ч гэсэн хүмүүс балмаж чаддаг болцоо лээ. Би сүүлд нэг яг 90-нд хоол идчихсэн байхгүй юу? Шүн нэг хэдэн найзтайгаа. Гэсэн чинь нэг юм гүцэттэй хоёр Монгол ах бүр соосохтой явж байгаа байхгүй юу? Тэгснэ ингээд баг нэг Монгол олгоо шат тий. Нилээн тийм дажгүй хэсгийнх нь яг ингээд машин замын голд гарснаа зөв шээгээ шагаад. Вау. Яа, ста хойд нутгийн зэрлэгүүд шиг шээ. Хужаагийн зам дээр нь шээнэ. Төв зам дээр нь шээнэ. Манай газар л та. За яах вэ? Яг үндэ тэгэл тий 90 явж ер нь бол хоолол олж ижиж те бас нэг тодорхой хэмжээний бас хүндэтгэл ч хайшээ. За тий. Хүндэтгэл ер нь хүндэтгэл хайшаа энэ чинь ер нь хүндэтгэл байх хэрэгтэй юм байна. Яа тэгэхээр тий идэх хоолтой чинь залгуулж байгаа газар шүү дээ тий. Гэтэ 90 та нар явж үзээг бол 90 замын үд хоёрыг харьцуулаад үзээрэй гэж. Би багтаа замын үд төссөн гэж. Манай аав нэг бараа тавар хүн зөөдөг байсан байхгүй юу? Хүн тий хүний найр байшаа. Йоо, смагл хийдэг гэж боддог гэхэл смагл хийдэг байлаа. Тэгээд манай ээж гэлд ажилтдаг залуудаа тэгээд тэр хоёрыг дагаад би замын үдэд байдаг гэсэн байхгүй юу? Тэгэл best time of my childhood. Тэгээд 90 луу гараал. Тэгэл яг би яг 91-ийг яг нүднийхээ өмнө яг хөгжиж байгааг ингээл яг Монголд баг насаа өнгөрөх яг тэр хугацаанд харж байгаа байхгүй юу? Тэнгуут ингээл ийм шавар ийм тагзнууд байдаг байлаа шүү дээ. 90 чинь те. It was a fucking dark газар заяа. Хажууд нь замын үд амар шатдаг шүү дээ. Замын үд ингээл ийм зөвлөлттэй ийм стилээр барьсан те. Цэргийн ингээл barracks те. Ийм конкрет юм амар шааж байгаа байхгүй шүү дээ. Тэгсэн чинь 90 бол зүгээр л dark заяа. Fucking sad амар балер шатдаг гэсэн байхгүй юу? Тэгэл ингээл бөө юм буруу зүрүү бичсэн. Чичгээс ховчсны дэлгүүр гэсэн заяа. Бэлэн ховчс гэсэн юм. Гэтэ ховцос гэдэг ховчс гэж бичсэн. Яг нэг бандаж. Тэгээ ингээд тийм дэлгүүрүүдтэй. Тэгэл яг ингээл жилийн ирэх тусам ингээл томроолсон. Тэр шавар тагцнуудаа нураагаал те. Том захууд барайл өөдхөө зээл те. Тэгэл бүдүүн дэлгүүрүүд ингээл барил. Томроо шагаад байгаа байхгүй. Тэгэл би яг англи явчаад Монгол буцаж ирээл тэгэл нэг 90 явж үтсэн байхгүй юу. Тэгсэн чинь англи явсан. Тэгсэн чинь амар болоо шатсан заяа шүү дээ. Гэтэ яг 90 бол угаасаа л хог л да. Барилгыг нь ингээд очиод тогсглохлоор ингээд хөндөй байдаг заяа. Манай Монгол барилга бүгд тийм. Одоо тийм болцсон. Ер нь бол. Тэг би багтаа амар харьцуулдаг гэсэн байхгүй юу. Яг ингээд 90 дээр очиж ингээд барилга нь ингээд нэг л байдлаар хунцар харагддаг тий. Тэг ингээд тогсглохлоор ингээд дүн гişэга заяа. Тэгэл за ер нь бол яг гаднаа хөгжсөн ч гэсэн дотроо паланцаг байгаа юм байна да гэж бодвол. Гэтэ ингээд яг замын үдтэй харьцуулах юм бол замын үд солиорж байгаа байхгүй юу. Тэр нэг 30 хэдэн тэрбум төгрөгөөр нэг юм соёмбны нэг хөшөө барьсан гişас замын үд тэрийг харсан нь тэр 30 хэдэн тэгээ наа баг байхаас хойш ганц яг бүр яг ингээд яг аваа хийсэн юм тэр л байсан заяа. Нэг юм дөрвөн талтай юм соёмбны юм хөшөө. Тэгээд нэг хідэн буудал. Тэгээд нэг паб. Тэгээд нэг клубтай болсон байлээ. Өөр юу ч байхгүй. Нэг шинэ сургууль баригдаагүй. Шинэ юуч баригдаагүй заяа. Хань тэгсэн чинь бомбч баригдаагүй заяа. Тэгсэн чинь ингээд 90-ний одоо юу вокзалыг замын үдийн вокзалтай харьцуулахаар бүр ингээд аим шатдаг шүү. 90-ний ч гонхлаа шатдаг те. Тэгээд онгоцны будалтай. Тэ. Цаг хугацаагаар аялцсан юм шиг санагддаг шүү дээ. Нэг тийм нэг dystopian киноноос тэ нэг sanctuary ирж байгаа юм шиг санагддаг шүү дээ. Гой газар. Тэгээ нэг хятадчаа цөлөө нөгөө нэг ногоожуулна гэдэг баахан мод тариад бүгдийг зүлэгжүүлж байгаа штэ бүр хүчээр те. Тэгээ тэнгуут тийч угаасаа ингээд замын үед ирэн чинь цүл газар болохоор аим шороотой байдаг штэ те. Тэгээд ирэнд шороо суурсан ч гэсэн бас арай гайгүй. Тэгээ ер нь аим шороотой гэдэм байлаа. Тэгээ замын үед бол бүр замын үед аим штэ. Аим Mad Max штэ. Mad Max штэ. Жинхнээсээ Mad Max шааж. Mad Max биста. Тэгээд яг нэг
мод цод тарих гэж чаавста үдсэн заяа. Чи зүгээр ингээ замынхаа хажуугаар явах юм бол баахан модны оршуулгууд байгаа заяа өста. Нөгөөдхийг нь эдэн дээр бум марч шаасан байгаа бүүмд. Тэгээ манай Улаанбаатарын моднууд ч нөгөө нэг харин тий Улаанбаатарынхаас сайд жижигхэн гацуурнууд гэж оролдоод хайцсан байдэн шүү дээ. Нөгөө нэг ингээд бөөрөнхийн нөгөө нүх ухаад тэр нэг хогийн сав болоо шаадсан. Харин тий. Тэгээ дотор нь пижоны шилмэл шааж байгаа шүү дээ. Тэгэл хятад руу ингээл явхлаар яг ирэнлүү ингээл орохлоор юм солонгон ийм арк гэдэг заяа. Тэр нь ugly as fuck obviously амар царай муутай. Obviously Chinese те made in China хунцар. Тэгтээ ингээд бэлэгдэл шааж байгаа байхгүй те. Welcome to China гэж байгаа байхгүй те. Жунго. Амар гэрэл гэгээ цацарсан ханц манцтай өвөр Монгол бичигтэй. Тэгээ баахан динозаврын өсөөнүүд чадсан. Тэс такот ч үрнээрээ говийн динозавруудыг өмчлөө шагаад. Тэгс чи манад бол нэрээ авир шаачлаа. Тэгснэ тэгээд монголчууд нь орж ирсэн, ирээнд орж ирсэн муусаа өмхий чанар гэдэг ингээд тэгхтэй шаад. Тэнд нь балмууд чагаад. Тэгснэ яг үндэ арцуулаад харангууд ирээн замын үед хоёрын байгаа байдал шал өөр тэнгэр газар шиг шааж байгаа. Амар өөр те. Амар сайд. Би сайн нэг стори хийсэн бохгүй. Монгол залуучууд яагаад ийм амар арчаагүй юм бэ гээл. Тэгсэн чи хүмүүс ингээл чисто хужаамуучаа гэж орж ирж байгаа байхгүй. За. Тийм. Гэтэ яг үндэ өөртөө ингээл хужаамуучаа гэл амар анти гэдэг юм мөртлөө тэр муулаад байгаа хүмүүсээс долоон дор шагаад байгаа ерөөсөө ойлгохгүй шээ. Тийш дээ биш тааш. Тэгэл одоо ингээл Монголд бас ингээл юм хийхэр чи итгэж ажил хийх хүн бол үнэхээр олоход бас амар хэцүү болсон шүү дээ. Ажил хийж чадахгүй тийм ажил хийж чадахгүй, хариуцлага байхгүй. Тэгэл тэр ажлынх нь цаана өчнөө олон хүний юу байна тий ажил амьдрал цаг мөнгө бүх юм явж байгааг ерөөсө бодохгүй. Тийм балмаж шааж байгаа. Аль талдаа бас яг нэг ажил хийлгсэн мөртлөө мөнгөний нөгдгөө хүмүүс бас айгүй гэхэд тий. Чи төрүүлээд мөнгө өгөх хэрэггүй байсан байна. Шахах. Би урчлагаа өгсөн. Тий урчлагаа өгөөд зүгээр ингээ энийг хийгээрэй гээл тэгэл явангууд амханд ажлынхын процессын шалгах гал яаж хийж нэнгүүд ингээл хийж гээл тийжсэн. Цагаа тулангуутлаа стоо хутлаа олчлаа уушлаараа гээл тийжсэн. Сүүлдээ бүр таг бол алга болчихж байгаа байхгүй. Тий хальцлаа шүү дээ. Тийм би чам залгаад Үүлэн залгахгүй юм чи яах юм бэ стагш. Одоо би залах захиалагч юм чи тээ. Би л залахаас. Хүнд ажил өгөх юм бол нөгөө давхар гэр бүлийнх нь хүмүүсийн аав ээжийнх нь дугаарыг авах хэрэгтэй юм шүү. Харин тийм тийх хэрэгтэй юм шүүсий. Эцэгтэйг ирж гэрээгээ хийн үү гэж. Ээж автагаад хөтөлцөж ирээд. Яа гэтээ сая зарим газрууд нөгөө 3 4 үеийн намтартайгаа ир гэдэг нь намтраа бичиж ир гэдэг нь нөгөө нэг тэгээд ихэнх нь баг нөгөө тэднийхээ контактын үг гэдэг юм байл л те. Ягаад юм гэсэн чинь алга болчдөг. Тэгээд зарим газруудын ихэнх газруудын цалин чинь нөгөө 50 гэж ордог шүү дээ те. Скол нөгөө эхлээд урчлагаа нь ордог ч юм уу те. Тэгээд үлдсэн нөгөө нэг 30-нд ордог. Тэгээд тэнгууд зарим ихэнх хүмүүс сар ажиллаад саачрахгүй ажиллаад урчлагаагаа аваад алга болчихсон. Зээл the fuck дараа нь яах гэж байгаа юм бэ биз та? Тэр хүмүүс яаж амьдрах гээд байгаа юм бэ? Юу гэсэн үг? Тэгэл дараагийн газар та ажилд ороо шааж шүү дээ. Тэгэл би бүр ингэж бодсон шүү дээ. Ер нь ингээл мөнгөний хань шунаал ингээл мяарад ингээл тэр залуучууд ер нь өөрсдөө бараг тэгж амьдрахтаа зарим нь бүр ингээд таарсан стакууд байгаа юм шиг тийм. Бүр хохин танаа хүртэхтэйгээ хүрч байгаа лалрууд гэж хэлмээр. Гэтэ хэдүүлж гисэн хамт хүртэж байгаа шүү дээ. Тийм л дээ. Гэтэ ямар ч нөгөө нэг нийгмийн одоо тусгал нь нөгөө төр засын газар нэдэг гэдэг бол үнэн байхгүй. Одоо бидний тий тусгал нь тэгээд тийм шүү дээ. 76 ерөнхийлөгч. Манай хэдээс хамгийн муухай хүмүүс нь шигшигдээ цүнх хэрэгчд болоод нөгөө цүнх хэрэгчд нь дээшээ гараад. Муухай ч зүгээр нийгмийн байгаа байдлыг нийлдэх нөгөө нэг цензур нөө илтгэх нөгөө одоо нүүр царай гэх юм уу одоо хүүхэд гэр бүлийн харах цонх гэдэгтэй л адилхан бохгүй юу? Тийм. Улс төрчд бол нийгмийг харах цонх. Тийм. Нийгэм бол. Тийм одоо ингээд амар стресстэй таксины ах нар өдөн шүү дээ ингээл таксины ах нар ингээ те тэр их хоёр бол ингээ хамт ингээ ганцхан 8-нд явдаг байсан. Атлабстай тэгэл дандаа тийм ярьдаг те сквал тэр ингээд намайг залуудаа гуйдаг байлаа шүү дээ тэгэл нэг анаа мана тэгдэж шүү дээ тэнгүүд яг үндэ тэгэл тэр хүмүүс яг адилхан боломжтой яг адилхан замаар яваад тэр хүмүүсийн өөртөөсөө илүү нөгөө нэг
successful байгаа хүмүүсийн замлаар явцсан бол яг адилхан юм хийхээс байхгүй тий. Ярианаас нь бол дүгнэхэд. Тэнгүүт яг ингээд хүмүүстэй хэлсэн юм шиг юм яриа шаа тий. Зүгээр ингээд муулаад идэв шүү дээ. Ингээд ард түмнээ бодгүй ийм тийм гэлээдэг. Яг үүндээ зүгээр л өөрсдийнх нь хийж чадах юм нийцээ болохоор зүгээр атархал яваад идэм санагдаж шүү дээ. Хинх яг ингээд яг хоо бас ус төрчтэй насны хүмүүсийг харахад тэгдэг баг. Тийм яг ус төрчтэй насны хүмүүс л хийж ярьдیں۔ Би бол яг ийм байхгүй нөгөө. Би Монгол оронд хайртай. Би тэгтээ Монгол хүмүүс дургу. Гэшээстэй. Монгол хүмүүс дургу. Чи яг алинд нь дургу гэж аахгүй. Манай усынхны талаар гэж. Тэгтээ яг ийм мэдгүй зүгээр ингээд ямар ч нэг тийм амар юу итгэл найдваргүй болж эхэлж байна баста зүгээр ингээ явмаар санагдаад. Тэгтээ at the same time ингээд ийм би өмнө ч гэсэн ярьжсэн шүү дээ. Яг Монгол орн бол яг нэг Америкийн нөгөө дээр Wild West ч гэх тээ. Хүмүүс нь яг ийм балмад чааж байгаа ч гэсэн ингээд тэр байгаа газар тухайн газар бол ингээд асар их боломж байна тээ. Яг тээ. Үнэхээр хөрч мөрөөдөөд тээ. Нөгөө арга барилаа олоод явах юм бол үнэхээр их боломж байгаа. Тий. Гэхдээ энэ дээр яг зүгээр ганц нэг юм орж ирж байгаа байхгүй. Одоо ингээд сая зүгээр ажил яг ингээд нэг үндсэн ажилтаа хүн хизээч юуг зарцуулж чадахгүй гэлдэж шүү дээ, тэ. 100% зарцуулж чадахгүй гэлдэж шүү дээ, тэ. Тэгээ би бол ингээд айл болох 100% зарцуулах гэж хичээж байгаа байхгүй. Тэнгууд хажуугаар нь ингээд өөрийгөө одоо нэг хөгжүүлэх юм эсвэл тэтгэх өөр прожектууд байна, сайд хаслууд байна, фрилансууд байна. Тэрийгэ хийнгуудаа яг үнэндээ ажил хийх цагнаас биш би амрах цагнаас аваад байгаа байхгүй. Тэгээ эрүүл мэндэд зарцуулах, гэр бүлдээ зарцуулах, хайртай хүмүүстэй зарцуулах цагнаас аваад. Тэгэхээр яг ингээд ажилд одоо жишээлбэл ингээд яг бүх ямар ч ажил хийсэн яг 100% яг тэрэндээ яг 100% шиг гэж чаддаг хүмүүс байдаг. Гэхдээ тэр хүмүүс нь яагаад байгаа вэ гэхээр давхар ингээд өөрсдөө ингээд хажуугаар нь алаад тэ. Тэгэл анил та тэгэхээр ингээд яг хэдийгээр одоо жишээлбэл ингээд найдвар байгаа гэж ярьж байгаа ч гэсэн яг жинхэнэ нөгөө нэг ингээд амар хөдөлмөр хийж байгаа жинхэнэ ингээд яг хичээж байгаа тэр хүмүүс нь эрт өгөх гэдэг юм санагдаад байгаа байхгүй юм та яг ингээд бусад хүмүүсийн те ингээд хийгээгүй юмыг нь те ачааг нь ингээд өөрсээр угаад тэгээд яг эрт яг шах галга юмсан яг санагдал live fast die young гэдэг шиг. Тэгэл хүмүүс live poor die young Монгол явж гарч өгч чаддаг ядуу хүмүүс ингээд санхүүгийн эрхчлөө өмлөө гэл амар ярьдэн шүү дээ. Мөнгө төгрөг мөнгөний менежмент зэрэг амар том шаагаал. Гэтэ яг ингээд бодох юм бол санхүүгийн эрхчлөө гэдэг чинь ерөөсөө л түүний түвшгийн хэлгээр тэр бүлдээ зарцуулах цаг хугацаа эрүүл мэнд гэдэг юм чинь байгаа даа байхгүй тий. Санхүүгийн эрхчлөө мөнгөний менежмент гэж ярьдаг ингээд хүмүүс байгаа шүү дээ. Нэг амар тий урам зориг өгдөг, урам зориг хайрладаг тий influencer motherfuckers тий. Яг үндэ тэр хүмүүсийг харангуут ингээд бүгдээрээ айгүй боломжтой айлын тий им privileged хүмүүс гэдэг байгаад байгаа байхгүй тий. Монголч гэлтгүү ер нь гадны бүх хүмүүсийг харахад тий. Тэгэнгүүтлээ өсөж үзээгүй энэ хүмүүс чинь ер нь тэнийг юм байна, тэнийг ашиглаад энэгээр мөнгө хийж болох юм байна гэж харцсан. Тэгэл хотлоо шагаал яг үндэ таарч зөвлөгөө өгöd байгаа шиг мөнгө чинь явж байгаа шүү дээ. Тим хүн те нөгөө нэг юм нөгөө санхүүгийн менежмент гэдэг гарууд тэгээд саран даваа хоёр бол нэг ялгаагүй л. Тий ямар ч and Togo. I'm not afraid to say Togo. Togo. Гэхдээ яг би бол Тогог нэг дуртай бол биш. Тэгээ бүр амар найз юм уу? Яг хөө найзууд байсан. Тэгээ би дуртай бол биш. Дургу бол биш яг юм дундаж ахгүй юу. Яг тэгэхээр мань үнд авах юм байгаа хайх юм бас авахаас нь илүү хаяа байдаг ч гэсэн ер нь авах юм байдаг байхгүй юу. Тэгээд дэмжихгүй ихтэй үзий ядахгүй юм шүү дээ. I mean зүгээр ингээд хийсэн юм харах юм бол нөгөө нэг одоо бүжиг биш үү те. Бүжгийг бол ингээд одооны төвшөнд ингээд одооны ч гэжтэй нэг юм нэг хэдэн жилийн өмнө нэг айгүй өндөрлөх төрсөн шүү дээ те. Тэр төвшөнд бол аваачаад айгүй том хувь нэмэр оруулсан. Тэгээд тэнд байгаа зарим хүүхдүүд бол үнэхээр яг мань үнээс ингээд ахын авцсан хүүхдүүд байгаад идэг байхгүй юу. Одоо ч гэсэн одоо fucking MV хийж ийсэн ч гэсэн те. Тэрнээс ингээд ахын аваад ахын бол ингээд мань үнд бол нөгөө нэг ер нь бол суралцах юм байт юм аа. Айгуу сайн илтгэвч. Тэгээд нөгөө нэг өөрийнхөө үзэл бодлыг
Одоо тэр үзэл бодол нь юм тавилттай юм нэг юм тарих угаас нь шийт өгдөг ч гэсэн тэр чадварыг ер нь хүмүүс тодорхой хэмжээний сурвалж нэг тийм буруудахгүй юм шиг санагдах байхгүй юу. Гэтэ одоо сүүлийн үед бол яг авахаас илүү нөгөө хайхан аюу их болцсон л тоо. Гэтэ яг ингээд тэг 100% ингээд факт өгөө гэхээр бол биш юм шиг санагдсан. Үгүй яг хөө зүгээр хүн болгоно л авах юм байгаа шүү дээ. Тэ fucking Гитлер давхцсан байгаа. He was a vegetarian. Цагаан хоолтой те. Зам барьдаг тамхины эсрэг visionary те. Гэхдээ ганц те сул тал нь солиотой биста гэсэн шүү дээ гэж. Ал орчин те. Яг хөө зүгээр те ингээд иймэрхүү хүмүүсийг Төгөө Гитлер хоёр ч төстэй шааж байгаа. Харьцуулах биш л те. Гэхдээ яг зүгээр иймэрхүү яг хүмүүстээр ганцхан би Төгөөг мэдхгүй те. Personally ерөөсөө нэг ч танилцж байгаагүй нэг ч мэд намайг ч мэдгүй. Төгөөс овсөлөө. Мэд. Одоо тийм ингээд дуртай шаачлаа. Тэгвэл ч өөр шүү ашаас. Гэтэ ер нь бол ингээд яг за нийгэмд ингээд оруулж байгаа ингээд хувь нэмрийг нь л би айгүй их зүгээр бодох туфтаа байхгүй ямар ч юм дээр те. Тэгэнгუთ одоо жишээлбэл ингээд яг хэрэгтэй юм яг юу хийсэн бэ гэдэг ч юм те. Одоо тэгээд би нэг багшилдаг байхад ингээд хүүхдүүд айгүй их тийм ярьдаг байсан байхгүй. Ганц хоёр нэлийн дурак хүүхдүүд тааралтай шүү дээ. Тэгснээ ингээд би Forex-ээр мөнгө олоод би инфлюенсер болоод би баян амьдрын гэж байгаа хүүхдүүд амар их өдөг байсан те. Тэгээд that shit is sad те. Монголд ингээд нэгчтэй бид нэр ингээд баг бүтээгдэхүүн бид нэр өөрсдөө 100% үйлдвэрлэж чаддгүй те. Мөнгөнийх нь ханшин ингээд биста ингээд газар руу ингээд шаацсан те. Тэгсэн мөртлөө ингээд ард иргэдэн бүгдээрээ тэнэг юм шиг ингээд хятадыг үзий яддаг те. Тэгсэн мөртлөө хятадаас бүх бараагаа авдаг те. Тэгснээ Оросууд ингээд байгаа идэж ууж байгаа ихэнх юм бүгдээр л хятадаас авч байгаа ш. Тэгснээ Оросуудын боовыг амар хөх дуртай мөртлөө яг үнэндээ Оросууд нь амар тархийг нь угаагаад ингээд хідэн үеэр нь ингээд майнд фак хийцэн те. Тэгснээ тийм хүүхдүүд ингээд юу яагаад байгаа байхгүй юу? Тэ ингээд инфлюенсер болж ингээд баячин Forex-ээр мөнгө олно гэдэг хий юмнаас хий юм гарах гэдэг байгаа байхгүй юу? Тэнгууд яг хуу тий зүгээр ингээд иймэрхүү мэтийн хүмүүс надад яагаад таалагддаггүй гэхээр ингээд та нарт ингээд боловсрал хэрэггүй те та нарт мэрэгжил хэрэггүй орчин үед ингээд хүн ингээд те хувирах чадвартай байх хэрэгтэй инг хэрэгтэй тийх хэрэгтэй тийм яриад байхгүй. Тэгээ нэг ч юм бүтээлч хүн байдаггүй те creative creator гэдэг чинь өөр шүү дээ те тэрнээс биш дуудуулаад TikTok хийгээл бүжиглээл байгаа хүмүүсүүдийг бол I don't think they're fucking creative. Тэ okay fine гоё бүжгэлт юм байна, гоё дуулалт юм байна. Тэгтээ fucking dance craze үүсгдгүүл юм бол эсвэл дуу зохиодгүүл юм бол бүх voice motherfucker. I fucking hate voice заяа. I fucking hate voice. I really don't like voice. I don't fucking like it. Надад voice юус таалагдав. Би яагаад монгол хүмүүс ингээд voice-ийг ингээд үзээд ингээд амар шашин шиг ингээд үздэг байхгүй religiously тэ өдөр болгон орой болгон сууснаа тэ манай ээж аваас хулаад бүгд тэр voice-ийг үздэг байхгүй тэ би тэрэнд нь амар дургу яагаад дургу гэхэлэр за наадл чи гоё дуулт юм байна whatever who fucking cares тэ гоё дуулт юм байна тэгтээ дууга зохиогүй шүү дээ хэрвээ үнэхээр лаг артист байсан бол voice орох шаардлага байгаа юм уу I don't give a fuck I don't care тэрэн дээр юу гэж бодож байна гişаасан за дараа хариултыг сонсъё тэгтээ ерөнхийдөө бол иймэрхүү хүмүүс байгаад байгаа байхгүй өөрсдөө ингээд тэ бүтээлч юм бүтээж байгаа юм шиг ингээд ярьдаг те. Тэгсэн мөртлөө яг үндэ хийсэн юмд нь барьц байхгүй, тэрийг нь идэж чадахгүй, тэрийг нь өмсч чадахгүй, тэр нийгэм төв нэмэр оруулах чадахгүй. Тэгснээ ингээд юм амархан лайфстайл хөнгөн юм ингээд яриад явдаг. Yeah, so that's why би сая тэгээд яг айгу хурдан famous олё гэх юм бол voice-д ороод олон хүн танигдчихна. Гэтэ чи нөгөө боолын гэрээ гээд те Монгол ТV-гийн боол болж байгаа юм баг өгөхөд байна. 2 жилийн боолын гэрээ хийж байгаа те. Тэгээд voice нөө авиаслаг монголчууд нөө next top model нөө те юм award show-оос гарсан тэгэхээр тийм мундаг уран бүтээлч хаана байгаа юм те. Байдгүй шүү дээ. Байдгүй байхгүй юу. Гэтэ юу voice дээр би Францын voice-ыг үзсэн байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь тэн дээр бүр юм нэг юм guy аахгүй бүр юм native нэг хаанах ч юм дээ Caribbean ч юм уу нэг юм сам айгуу тийм exotic black guy байгаа байхгүй тэр ингээд өөрийнхөө ингээд нутгийнхаа дуу дуулж байгаа. Тэгээд тэр бол ингээд болж байгаа байхгүй. Тэгээд Squall нэг юм beatboxer гэдэг байхгүй loop нэг юм beatboxing battle болтой тэр нь болохоор ингээд шууд нөгөө нэг beatbox хийдгүү яг ингээд loop-дэж яг юм loop машинаар ингээд loop-дэд юм бүр юм дуу муу шиг болгож өөрөө edit хийгээ шат юм тий. Тийм ста ороод бүр ингээд
юу Gangsta's Paradise эдэрт Eminem эдрийг бүр аим шааж байгаа байхгүй яг юм өөрийнхөө дуу шиг болгоод яг хөө тэг дуулж бол болж байгаа. Тэггүй яг ингээд тэг fucking Eminem Lose Yourself-ыг дуулдаг ч юм уу эсвэл тэг нэг дуу ялангуяа хипхоп дуу coverлно гэхээр миний хувьд ингээд тэг мачин бол ингээд миний ганц тэг анхны хайрчин хипхоп шүү дээ. Тэнгүүт миний хайртай юм ингээд тэг fucking butchering гэдэг Bastard Dice гэдэг байгаа шүү дээ. Хипхоп дуу coverлаа зогсож байна гэдэг чинь юм fucking готомшиг байхгүй. Харин өөрөө lyrics-ийг зохиогоо дуулаач стам нэг шиг. Тэгээд ямар ч дуу ингээд дуусан cover хэрвээ coverлах юм бол тухайн нөгөө нэг уран бүтээлч шиг адилханаар биш яг ингээд өөрийнхөө хөлбөрт оруулаад дуулах юм бол яг жинхэнэ арт шүү дээ. Creative жоохгүй тий. Одоо чиний нэг юм дуртай хайртай дуу чи ингээд шал өөр дуу юм шиг болгоод дуулчаа шал өөрсдөө. Одоо чи нөгөө нэг юу Coachella дээр хэдэн оны Coachella дээр л нөгөө Prince Radiohead-ийн Creepy coverлдаг байхгүй. Ингээд яг өөрийнхөө дуу шиг болгоо шаацсан заа. Тэгээд бүр юм гитар соло нэмж мэмээд сон аваа гаргаад бүр ингээ аим шааж байгаа байхгүй. Тэгээд YouTube дээр нөгөө зохиогчийн ирэх гээ тэр дуугийн нэг юм устгах гэжсэн чи Radiohead-ийн өөртөө бүр ингээд тэгээ нэг YouTube-д нь байлгана гэдэг тий. Болиулж исэн юм лэн. Тэгээд яг юм тэгж бүтээлчээр юмд хандаж болж байгаа байхгүй тий. Тэгсэн чи мэдгүй их зүгээр л ингээд тий зүгээр байгаа гэрэл дууд. Үгүй voice дээр зүгээр чангал болготой. Би тэрийг л шагаа зүгээр л ингээд байдгаараа орилж чарлаал чанга болгоол. Тэгэл Nirvana-гийн дуу мог бүр ингээд хүчиндээ хайцсан, яргалаа хайцсан заяа. Тэгээд бис тэгээ амар савих маяг өмсч өмснөө бис та Martis Artis өмснөө те. Шот ингээд те grunge столчдаг шаасан те тэгснэ хайртай ингээд ганц хоёр юм дуртай дуунуудыг ингээд хүчиндээ дидэх байхгүй. Хүчиндээ ингээд gang bang хийгээ те танигдахын аргагүй болоход ингээд хэрэгэлцэн кондом шиг ингээд замын хажууд ингээд хайчдаг байхгүй бис та. Тэнгүүтээ ингээд харангууд угаасаа voice ч юм бол reality show шүү дээ тий. Тэгээ reality show ч юм бол юм жинхэнэ амьдралтай ойрхон бол биш зүгээр юм зохиомл тавилттай л шийдвэрдэн шүү дээ тий. Ингээд чи одоо энэ дугаар дээр ингэж хэлнэ нэг юм зохиолыг бичээд өгчдөг тий. Ерөнхий зохиолыг бичээд өгчдөг. Тэгээд voice-ыг харангууд угаасаа хэнийг явуулах уу, хэнийг явуулахгүй, хин төрүүлэхгүй гэдэг нь тэмцээн дуусгаас өмнө ер нь шийдэгдсэн байдаг. Тэгээд их дуучдын дууны сонголт гэсэн яг нэг Монголын топ гэж байгаа тэг мундаг коучуд байгаа ч гэсэн коучуд байгаа ч гэсэн яг үндэ тэр хүмүүсийн мэдрэмж үнэхээр шаадгүй байхгүй. Яг хөө тэгээд бүгдээрээ ингээд би нэг тийм хейтер биш л дээ юм. Тэгэхээр voice гарч ирээд те fuck voice гой ингээд хүмүүс ингээд те хүмүүсийн дууг дуулахтаа юм өөрийнхөө хөлбөр шиг болгоод дуулаад те шүүгчин нь тэр хүмүүсийг айгуу гой коучлоод залаа явуучих юм бол уг нь бол гой уран бүтээлчд юм гаж ирэх байгаа байхгүй. Гэхдээ Монголд бол тэгж шаахгүй байхгүй. Яг үнэхээр шаахгүй. Тэгэл нөгөө хэд нь voice-а дуусаал нэг жоохон хүмүүс танигдсан. Тэгэл нэг хэдэн жил халтур хийж байгаа л алга болдог тий. Айгуу гоё фит залуу байснаа нэг жил 2 жилийн дараа бүдүүмстэй болцсон явж байгаа тий. Тэгээ ямар ч хувь нэмэр оруулахгүй тий соёлд оруулж байгаа юм байхгүй. Яг хөө тэгээд зүгээр энийг яагаад ингэж ярьсан бэ гэхээр хүмүүс ингэж бүгдээрээ тий ингэж voice мэт иймэрхүү юм лөө ингэж шуурал тий ийм нэг хямдхан хөнгөн юм лөө ингэж шуураад тахлаар яаж бистаа ер нь бид нар мөнгөтэй байх юм? Яаж ер нь тий бид нар ингэж энэ инфляцийн асуудлыг шийдэж чадах юм? Иймэрхүү юмар ингэж мангартаад ингэ яваад хамсагдаад байна. Нэг ч юм бүтээж байгаа баялаг бүтээж байгаа хүн байхгүй байгаа тань л та Монгол зүгээр баялаг бүтээж байгаа хүн байхгүй гэдэг байхгүй юу? Тэ virtual баялагч байхгүй, тэ technological баялагч байхгүй, digital баялагч байхгүй, cultural баялагч байхгүй, тэ яг хийж байгаа юм дотроо ингээд жижигхэн эргэлж байгаа virtual баялаг бүтээж ингээ бахан NFT нэртэй купон гаргаж шагаад тэ. Харин тэ яг уу за NFT бол зүгээр л it's a craze I think. Craze гэхээс илүү миний бодлохоор NFT нөө нэг олон хүн амтай том зах зээлтэй оронд ингээд болохоор одоо жишээ нэг Америкт жишээ нь Покемоны одоо Charizard-ийн эхний эдишн
хэдэн зуун мянган доллар баг ийм сая доллар хүрдэн шүү дээ тий. Тэрнтэй л яг адилхан ийм утгагүй юмыг ингээд ийм амир үнэтэй зардаг тий. Модern art шиг тий. Гэхдээ би мөнгөтэй NFT чинь болохоор одоо үгдийн гаднаас юм орж ирдэг, мөнгө нь эргэлддэг газарт бол NFT-ийн концепт болоод байгаа байхгүй юу? Тий. Тэнгүүт манайх өөрсдөө болохоор NFT-гээ дотроо хийнгүүтлээ, дотроо нөгөө мөнгөө эргэлдүүлээд ангууд хэдэн төгрөгөл ингээл дотроо эргэлдээд байгаа гэсэн үг шүү дээ. Тэрний оронд яг NFT, криптотод ингээд бүр юм үндэсний хөтөлбөр хийдэг ч юм уу, тэгээ үндэсний том төсөл хийгээд тэгээд гадагшаага NFT-гээ зарж мардаг ч юм уу. Тиймхүү байдлаар гаднаас мөнгө оруулж ирэх талаа бодохгүй. Ерөөсөө Монголд байгаа хэдэн баачкаунтын мөнгийг аваад дотроо ингээл эргэлдүүлээд ангууд тэр чинь ямар ч адванс байхгүй байгаа байхгүй. Одоо тийм л байна. Яг бибинийхээ мөнгийг авдаг, бибинийхээ уурддаг, тэгээд гадагшаа мөнгөө өгдөг. Ерөөсөө гаднаас нэг ч мөнгө татчих байгаа юм. Тэр нь тэгээд чаавстаа тэгээд нөгөө нэг муулаад байдаг. Уул урхаа шааж байгаа байхгүй. Уул урхад бол үнэхээр дургу. Гэхдээ ганц яг бодит яг мөнгө оруулж ирж байгаа юм тэр л шааж штэ тий. Тийм одоо тэгэл жижиг нөө нэг жижиг саж үйлдвэрлэл идэр хийгээл ярангуут дандаа тэдний тэнэг асуудлуудтай одоо нэг баачка гаднаас янз бүрийн материал оруулж ирдэг. Тэр материалыг Монголд үйлдвэрлэгэнгүүт нь нөгөөнийх нь бизнесэнд лай болж байгаа учраас тэрийг нь хийлэгдэх ч юм уу. Тэгээд лоббид бол нөгөөт нь нурууг нь хулаа шаачдаг. Тэгэл ажлыг юусоо хийлэхгүй. Тийм байгаад хар чинь яаж өөдлөх юм. Тэгэл харж байгаа юм нь юусоо за би болж байгаа миний гэр бүл болж байгаа бол ерөөсөө хамаагүй нийгэмд яаж ингэж өөрчлөлт орох нь ерөөсөө хамаагүй гэсэн. Долларын хоримтлалтай. Тийм болохоор инфляц хамаагүй. Тэгэхээр одоо хүмүүс нэрээ долларын би долларын хоримтлалтай австаа гэж. Гэхдээ юугаа болмоор юм уу гэж аахгүй австаа. Voice үзэх болмоор гэж. Voice үзэх болоо. Манайд ерөөсөө voice үздэгүүлдэ үз. Гэхдээ үз шаардлагач гардаг, цагч гардаг. Үз бити үз гэх юм цаашаа. Харин тийм. Яг одоо тийм нөгөө нэг commercial юмнууд байх нь бол зөв л дөө. Одоо ингээд нийгэмд байгаа хүмүүсийг ингээ хооронд нь нэгдүгээр яг стрессийн дайлж байна. Хоёрдугаар хооронд нь ингээ юм коммуникац үүсгэж байна. Тийм хүн асуудлууд бол байгаа одоо. Үгүй одоо бид нэр тодорхой хэмжээнд бяцхан зүйл бол байгаа. Үгүй би тэрийг харин буруу гэж боддог байхгүй юу? Ингээд биднийг ингээд ийм харанхууд ингээд байлгаад байгаа байхгүй юу? Ер нь бол тий. Ойлгож байна уу? Тэгэхээр одоо жишээлбэл за нийгэмд ийм байх хэрэгтэй. Манай нийгэм ингээд шатж штэ пицта те тэгэн гут ингээд энэ юм чинь хорлоод байгаа байхгүй юу? Би бол амар voice эсрэг. Яа гэтээ миний хэлгээд байгаа бити хий те fuck хараал идсэн миний хэлгээд байгаа санаа болохоор штэ те. Байж ёо писта юм. Үгүй үгсээ штэ чадахгүй. Миний хэлгээд байгаа санаа болохоор штэ. Чи яагаад бүхнийхээ төвчөр бол. Яд юм хоёр гэж. За миний хэлгээд байгаа санаа болохоор хідэн ч удаа хэлчихвэ. Би барууны түсгээ зүүнний оролтыг. Уусаа тэр Монгол телевиз тэр өөрсдийн гэсэн бизнес хийж байгаа өөрсдийнхөө бизнесийг одоо авч явах гэж байгаа нэг хэсэг хүмүүс байгаа шүү дээ тий. Яг хав тэр юмараа тийм мөнгөө хийж олж байгаа. Гэтээ тэр хүмүүс үзэхгүй нь ерөөсөө асуудал биш байхгүй. Тэрийг үзэж болно тий. Угаасаа бид нар бас ингээд тодорхой хэмжээнд ингээд юм үзээ стрессээ тайлах нь зөв. Гэтээ яг ингээд тийм үзэл тэрийг ингээд за нэг үзэл болчихдог хүү. Ингээд бүр энд тэндгүү үзэл YouTube-ээр нөгөө доонууд нь хэдэн мянган удаа сонсоод амар чихэн чийртэй. Тэгэл яг ингээд бодит ингээд асуудал гараад ийм асуудал байна, энийг шийдвэрлэх хэрэгтэй байна гэж ярангууд хинч тооддог байхгүй юу? Зүр үдх цагтаа үдчихэд стрессээ тайлчаа болчоод та нар ингээд амьдралын нөлөөлөд байгаа чухал юм дээр анхаарлаа хандууллаа тэхүү. Гэтэ тэр миний стрессийг хүргээд байдаг л да. Одоо надад болохоор ингэж санагдаж байгаа байхгүй нөгөө нэг тэгээ voice бити үзгэж байгаа нэг бста манай тэгээ видеоны комментоор монголоор ярилтаа гэсэн тэл адилхан сонгож байгаа байхгүй тий. Монголоор л ярил л та гэж байна. Яг нь гурлаа бол монголоор л ярьж байгаа шүү. Тэр өста зайл шүү. Сонсч ивэл чи ой гүлэг минь би хүссэн хэлээрээ ярин заяа явстаа. Чи англиар ойлгохгүй байл тэгээд Google Translate ашиглуул тэгээд мэдэхгүй бол тэгээд бити сонсч заяа лалар минь. Слайд дараарай гүлгөө. Маний чи хэлэх гэж байгаа санаа болохоор монголчууд нөгөө нэг юм монголчууд ч гэжтэй бид нар угаасаа бид нар штэ гэж штэ. Бид нар угаасаа нэг юм өдөр тутмын амьдралтай амар стресстэй байгаа болохоор нэг тодорхой хэмжээний escapism хайдаг те. Тэгээ тэр нь одоо voice вэ нөө авиаслаг монголчууд вэ нөө арх вэ нөө те юу мөрөтэй тоглоом байна уу юу вэ нөө те хамаагүй ингээд амар escapist болцсон. Тэрийг хаяхтай ингээд те нэг хэсэг хугацаанд ч гэсэн бүх нөгөө стрессээ мартдаг нөгөө нэг тий маргааш байхгүй юм шиг л байж чаддаг үед нь баг тэр тэд нар ингээ болцсон юм санагдаад байна байхгүй. Тэгэл
Тэгээ voice-ыг буруутгах нэг юу байхгүй шүү дээ. Тэгээ өмнө Universe Space Songs гардаг л байсан юм чинь шүү дээ. Universe Space Songs халтар байсан шүү дээ. Тэгээ ус орон даяараа Катюша дуулаад явж байсан шүү дээ. Би бол буруутгасаа л байдаг шаахгүй. Тэгээд бас ингээд Монгол гадны франчайз ингэж орж ирж байгаа нь яг Монголын хийж байгаа янз бүрийн юмнууд дээр тодорхой хэмжээний стандарт тогтоож өгөх бол боломжийг бүрдүүлж өгөх ёстой байхгүй юу? Тэгээ одоо жишээ нь юу гэдэг CEO ч юм уу те GS25 ч юм уу тийм хүмүүс орж ирээд одоо ингээл үүсгэний тал дээр ер нь бол ингээл тодорхой хэмжээнд нэг юм соёл стандарт ингээл орж ирж байгаа шүү дээ те. Гэхдээ тэр нь ингээд яг ингээд тухайн зах зээл дээрээ өрсөлдөөн үүсгээд Монгол бизнесүүд нь өөрсдөө тэрэн дээр ингээд өрсөлдөхөөс хэмжээний явуулна өөрсөндөө хөгжүүлэлт хийх хэрэгтэй байхгүй юу? Тэгэж чадахгүй тэгэл тэрэнд нь алуулцдаг. Тий, Eco Express. Тий, Eco Express гэж яснаа тэр нь одоо талбайгаа цараа дуусаа шүү дээ. Eco Express яг Eco Express шаардсан байл алуулахаас өөрөө явах тий. Eco Express чинь яг нэг юу шиг амар заваатай гэдэгтэй. Номингийнхан fucking номин яа нэрэ номин бол амар муухай юм да. Jesus Christ. Би бас нэг юм нь болохоор одоо юу гэдэг ямар ч салбар дээр ингээд гарч ирсэн ахмадууд ч юм уу одоо ингээд ийм насан агсан хүмүүс ингээд доод үеийнхэнтэй ерөөсөө ингэж боломжийг нь олгоод тэр хүмүүсийн ингээд өөрсдийнх нь юмыг ингээд авч явах нөхцөлийг ерөөсөө бүрдүүлж өгдөг байхгүй юу. Тийм болохоор ингээд тухайн салбар нь ерөөсөө хөгжиж өгдөг, девелопмент хийж өгдөг. Одоо жишээ нь ингээд Улаанбаатар ихтлгүүрийн юу гэдэг ш маркетинг гэдэг ш тэ бурзаа гээл амар тэнэг шагаад амар мал маркетинг гэдэг ш тэ. Тэгээ тэрийг гайхаа шагаадсан чинь яг Улаанбаатар их дэлгүүрийн захиралтай нь уулзсан чинь ингээ баг жаргах зөн хөшигч байгаа байхгүй юу? Which is fucking impressive заяа. Ингээ тэр их чи ингээ Улаанбаатар их дэлгүүрийн ингээ бүр ингээ өөрөө юучгүйгээс нь ихлээр ингээ бүх юмыг нь хийгээ ингээ ийм өдөр зэрэгтэй ингээ авч явж байгаа нь fucking impressive те. Гэхдээ одоо юу гэдэг юм маркетинг эсвэл ингээ бизнесийн хөгжүүлэлтийн тэр юм дээр залуу үедээ зүгээр зайгаа тавьж өгөөд өөрөө хойдолтой тэрнээс комисшн аваад амьдрал та тийм биз дээ. Тэр чинь нөгөө нэг юу тэр ийг болох л та. Тэр нэг ийм асуудал. Тэр нөгөө хоолоо бурзаагийн хоолоо уншиж байгаа гэж байна шүү дээ. Тэр чинь дуу оруулах гэж. Гэрлийнх нь төрсөн гэж байна. Тэгэхээр нөгөө маркетингийн зардлаа ихчтэй өгдөг. Амар шаастай байсан. Энд чинь юу л хгүй нөгөө нэг одоо бидний би чадна, би шаана гэдэг. Тий. Үзэл бодлохгүй те нөгөө хийж чадахгүй мó хүртэл наа чи амрах юм биш би шаачаа гэдэг те. Нөгөө өөрийнхөө тэгээ нөгөө нэг хүн дизайн хийж байхад хажууд нь очсноо чи нэг чадахгүй наат хийж юм баг би л хийчих юм байна гэд өөртөө хийгээ шагаад хилдэг хүмүүс байд шүү дээ. Ямар ч гол зурдаад мэдрэмжгүй тийм хүн ингээд те нөгөө нэг тухайн одоо юунда те нөгөө нэг мэрэгчлэрээ асар удаан ажилдсан те асар их туршлага хуримтлуулсан хүн байхад хүртэл ирээд те наатах чинь чи нэг чадахгүй юм бол би ч гэсэн чадах юм цаасан дээр сараачснаа те шаачих юм байна гэдэг хүмүүстэй нөгөө нэг бидний ер нь би чадна те би одоо өөрөө зурчгаар л байлаа гэж шатна. Харин тийм шагаад ч юм. Нөгөө тухайн салбартаа мэрэгцсэн хүн байж ах чинь тэрийн нөгөө нэг юм үл тоомсорлоод наатах чинь би чадах юм байна те би чадна гэдэг сэтгүү бас том нөлөө нь болж байгаа гэж боддоо шүү дээ. Би нэг удаа ингэсэн аахгүй нэг юм дизайн хийгээд тэгсэн чинь ингээд захиалагч нэг надад ерөөсөө чи хийж байгаа юм чинь таалагдахгүй чи яг миний хилцснээр хийж тэхүү гэшээд байхгүй. Тэгэхээр за окей гэж хийж эхэлж байгаа хөх тэнгуут нь за энийг ингээд ийм өгдөөд энийг ингээд яг хэлснээр нь одоо болчихно яг ингээд бүр ингээд юу ч ингээд зүрхгүйгээр ингээд бүгдийг хийж байгаа хөх. Лалрын болчлгүй яах вэ? Харснаа за наа ажиллаж амар хэцүү юм чи өөрөө мэдээч гэшээ. Би Откотой нөгөө нэг Тесогийн нэг ажил авахгүй нэг хасл гиг авахгүй Тесогийн хантай уулзахгүй. Тэгээд эхлээд менежер нэр чи манай захирал тэг манайхаа ер нь ингээд ийм брэнд үүсгэх гэж байгаамаа. Тэгээд тэгэл ингээд тэр нөгөө шин брэндээ ингээд танилцуулж байгаа л тэгснэ ингээд манай захирал тэгтээ ийм алтан хөнгөнд дуртай шүү. I mean тэ үнэхээр яг тэр брендийг лаунч хийгээд тэ амжилттайгаар ингээд хүн болгонд хүргээд гоё явуул хийх юм бол тэр захирал нь юунд дуртай байна уу тэ ерөнхий факт тэ харин тэ тэгээ тэнгуут яг тэгээд энэ продуктын тэгтээ тэр ажлыг битээр авах байхгүй тэгээд өөр хүмүүсээ л хийлгэсэн юм шиг үлээ алтан юм хийлгэж үү алтан юм хийлгэж үү тийм баха нэг трипл гээд нэг юм одоо
Nesquik-тэй адилхан, Nestlé-тэй адилхан юм том брэнд. Тэгээд тэрэн дотроо нөгөө нэг юм саб брэндүүдтэй одоо чихэр байд юм уу, шоколад байд юм уу тийм шахажсэн юм байл л дээ. Тэгээд тэрэн дээр нүртэл ингээд зөвлөгөө өгөөд яг ингээд юм ерөнхийн нэг тийм том брэнд байж болохгүй. Ерөнхийн нь бол ингээд жижигээр ингээд одоо Nestlé чинь ингээд юм жижигхэн байгальтай Nesquik юу гэдэг те ингээд Nescafe мафе баба юу гэдэг ингээд нөгөө нэг яг юм бүтээгтүүнүүд нь илүү томоор идэв шүү дээ те. Тийм байхгүй шагаад зүгээр үндсэн нөгөө нэг одоо Nestlé-гээ илүү ингээд брэнд болгоно шагаад. Тэр брэнд нь яг юу юм гэдгээ мэдгүй байгаад байгаа юм тий. Сайн тодорхойлоогүй өөртөө сайн зөв оновчтой тодорхойлоогүй мөртлөө ингээд яг өөрсдийнхөө нөгөө нэг буруу хийсэн юмараа ингээд зүтгэж шагаад. Тэгээ ямар ч бизнес продуктыг харангуут үнэхээр новшин пакэжингтэй үнэхээр золбон шажилээ. Тэгээ ямар ч бизнес хийсэн тэгэл яг үндсэн бизнес assumption, бизнесийн концепт гэдэг юм юус гарахгүйгээр зүгээр ийм шаан гэл тэгээ ингээ явандаа явцдундаа бүгдийг ингээ болгочихно гэсэн сэтгэлгээтэй тийм байдаг. Тий явандаа явцдундаа гэдэг бас амар талрын үг те биш та. Яг ингээ одоо ингээ захиалагчтай ингээ уулзаал ингээ ярилцсангууд яг бүх юм ингээ цагийн тулгаад ингээ бацаа. Одоо жишээ нь юу гэдэг ингээ нэг барилга төлөх болол сая сүүлд ингээ 50,000 м2 барилга төлж байгаа байхгүй юу? 21 давхар барилга тэгээд доороо 5-6,000 м2 дүүшлийн төвтэй мөвтэй тий. Тэнгүүт ингээ тэрэн дээр за тэгвэл энэ барилга чинь ийм байна. Тэгвэл энэ дээр чинь одоо юу юм ямар үйлчлэгнүүд байх юм тэр судалгаагаа хийсэн юм уу яасан юу төлөх юм ингээл мэдхгүй чи өөрөө мэдээл төлчих гэж. The fuck юу гэсэн үг юм бэ? Тэнгүүд тэгэл болондоо одоо би нөгөө нэг тэр хүний өөрийнх нь бизнесийг хийхэд зориулах нөгөө цаг хугацаа судалгааны цаг хугацаа шүү дээ тий. Одоо ийм үйлчлэгээ тэр ингэх хэвээр мостой гэл тийм цаг хугацаа ингээ тэрнэр зарцуулж байгаа байхгүй тий тухайн орчныг судлаад. Гэхдээ яг архитекторууд энэ судалгааг хийдэг. Гэтэ энэ судалгаа чинь давхар өөр үнэлгээтэй судалгаа байхгүй юу? Чи үнэлгээтэй л хийж л да одоо. Үгүй тэгэнгүүт угаасаа ингээл бүгднгийнх нь өгсөж байгаа цаг нь ингээл толцсон юм байна. 7 хоног шаттай маргааш. Сард 2 өдрийн дараа өглөө 9 цагаас ашигтай. Захиргаанд өгөх гээд байна. 5 минут үгүй. Тийм бүтэн 21 давхар барилгын эскизийг сарын дотор хийлгэж идэг шатсан юм байна. Одоо би хизээч биста захиж биштэй тийм ажил авахгүй заяа. Чиний нүдний чин доор хар зураас гараад биста тухан дээр чин гараад нүүр чин тураад чи бол хүнээ алдсан шүү дээ тэр нэг сарын дотор те биста хоёулынгийнх нь нөгөө project яс байхгүй биста. What happened to that motherfucker? Тэр чин тэгэл баахан би мэднэ би чадамжууд мөнгөтэй болцсон. Тэгэл биста мөнгөтэй болоо шаачглаар аим хэцүү болчихсон юм аа. Юун дээр яг зүгээр сая нэг юм би нэг юм хэлчихсэн гэж. За би нэг юм хэлээтэй гэж. Йоо чи нэрээ монголчууд за зүгээр би нэг юм хэлнэ гэсэн бол хэлнэ шүү дээ. Тэнгүүд за саяны 21 давхар шүү дээ тий. Тэрэн дээр нэг юм хэлэхэд одоо ингээд үгүй би юм хэлэх гэж чи яагаад хийж байгаа ингээд тэнгүүд одоо манай ингээд архитектор заяа. Архитектор гэлэхгүй юу босод салбар дээр бүгдэн дээр нь заяа. Чи яах гээд байгаа юм бэ? Цааш наа зүгээр яриулаад байгаа шиг байна. Pop filter чи загийн юм бэ? Би ойртож ирмээр шүү дээ. Тэгвэл ямар салбар дээр стакууд яг нөгөө нэг захиалагчийн тулгсан хугацаанд юм хийж өгсөөр муу зан сургацсан. Тийм тэнгуут нөгөөдөл ингээ юма тулгаа сурцсан. Тийм болгоо шатсан. Тэгээд одоо ингээд хэвлийн газар оронгууд те дизайныг бид нар хийгээд өгчээгээд бид нар хямдхан шаажээгээд те Улаанбаатар хотоор яваад үзэх юм бол дүүрэн хүүгийн дизайнтай хаяглууд те лого хаяглууд лого ч юм уу юу ч юм те зүгээр ингээд тэнгуут тэгсээр хагаад нөгөө юмныхаа үнэлгээ ингээ унгаа шатсан. Тэнгуут ингээд нэг хүн хямдхан хийнгүүд за угаасаа шаачих юм чи хямдхан хийчихээ гээл тэгэл нөгөө хямдхан хийгээд ангууд нөгөө тэр нь зарцуулах цаг нь ингээд дээрээс нэмэгдэл байгаа шүү дээ. Юм хямдхан их тусам чи олон юм хийж ийж өөртөө хэрэгцээтэй мөнгө олж чадах хэмжээний болчихж байгаа байхгүй. Тэнгүүд өөртөө хэрэгцээтэй хэмжээний мөнгө олохын тулд олон юм игээд их цаг зарцуулгууд нөгөө өөрсөндөө зарцуулах цаг нь байхгүй. Эний тэрэ болоо явцдаг. Тэгэл яг нөгөө бод байдал дээр нөгөө нэг юмныхаа үнийг өөрсдийнхөө хийж байгаа үнэлж байгаа юмныхаа үнтэй харьцуулгууд хаанаач хүрхгүй болчихж байгаа байхгүй. Тэгэл инфляц нэгсэн. Тэгэл одоо ингээд ерөөсөө ингээ яг болгосон хүчийн мэрэгжил эзэмшсэн хүмүүс гэдэг юм дээр ерөөсөө юу ингээд ашиг холбогдол өгөө болцсон. Одоо ингээд Австралид ингээд Европын, Америкийн сургуулиудад ингээд хэдэн мянган долларын төлбөртэй сургууль сураад тэтгэлэг юу байгаа л тий. Тинчээ ингээд
хідэн жилийнхаа ингээл юмыг sacrifice хийгээд явж байгаад ирсэн хүмүүсийн цалин ингээл сая төгрөг гэлтэж байгаа байхгүй. Тэгээ салаавч дээр ашиг. Тэгэл сая төгрөгийн цалин авах гэж өчнөө олон мянган доллар тэг зарлагдсан болж амьдралаа хамаг амьдралынхаа ихэнхийг тэгж үрсэн болж таарч гинүү те. Тэгэл тэрийг харангууд ингээл гайгүй боловсрол эзэмшсэн гайгүй гарууд нь дандаа ингээ шал өөр хувийн бизнес ч юм уу янз бүр юм хийгээд яваад ресторан нээсэн явж байгаа. Ресторан нээсэн явж идэг. Тэгэл яг үндэ харангууд хүмүүсээс ингээд хүмүүсийг одоо ингээ Монголын нийгэмд харахад бол хүмүүсээс ингээд мөнгө олох боломжтой юм нэрсээ ходоод л байгаа байхгүй тий. Ходоодтой нь ярьж ижил ингээд мөнгө хангалттай хэмжээний хоолны газар баар сав хийж ижил. Тэр амар сайд байгаа байхгүй юу та. Тэгээ тэнгүүт яг одоо тий инженер хүн жишээ нь ингээд ресторан нээлэхэд ресторан нээх ямар мэдлэгтэй юм те. Одоо нэг одоо аялал жуулчаар сурсан юм уу, интерьер дизайнаар сурсан юм уу, архитектураар сурсан юм уу те. Ямар ч тийм мэдлэггүй мөртлөө энийг нээгээ шаачээ гэл. Тийм. Тэгэл өөрсдийнхөө ингээд одоо нэг мэдрэмжээр өөрсдийнхөө нэг фокусээр тестээр те ингээд ийм интерьерээ шаачдаг нөгөөдөл нь ингээд ийм заваа юм шааж байдаг. Жишээ нь ийм яв ягаан өнгөтэй, ягаантай, ягаан балиар ийм цэцгэн юм шиг ийм нэг ийм харь гаргийн скол хүний тав уруу шиг ч юм уу нэг ийм дивантай тэгснэ ингээ ягаан ширээтэй, ягаантай нэг тийм юм явж илээ. Тэгээд одоо ингээд ямар ч Монголд ямар ч одоо ингээ бүх салбар дээр мэдгүй би хүний сторинаас авсан. Бүх салбар дээр ингээл шал өөр салбарын хүмүүс ороод тэн дээр юм хийгээл ингээ явангууд яг нөгөө түрүүн ярьсан стандарт гэдэг юм те. Одоо юу гэдэг үйлчлэгээний стандарт үүд юм уу, барилгын стандарт үүд юм уу, интерьер дизайны стандарт үүд юм уу, бүх стандартууд нь бүгд ингээ зөрчигдөөд ингээ тэр тодорхой стандартыг мөрдөх ингээ боломж нь ерөөсөө баг байхгүй болсон. Үйлчлэгэн дээр ялангуяа те. Тэгэл тэр өмнөд нь стандартаа хангахгүй байхаар чинь яаж нөгөө нэг одоо юу гэдэг амар дэлхийн хэмжээнд гэж ярих дуртай. Нэг бста бүр надаа чи ингээ манд нь ингээ юу 1500 м2 талбай байна л да. Тэгээ би тэрэн дээр ингээ интерьер хийлгэсэн. Гэхдээ би ингээ дэлхийн хэмжээний юм интерьер хийлгмээр байгаа. Ер нь бол ингээ баавыг хөөх гэсэн үү чи. Энэ тэгээ дэлхийн хэмжээний юм төсөл болох хэвээр. Гэхдээ манд нь 5 сая төгрөг байна шээс. Чи яасан хийсэн үү? Тэгсэн чинь 1500 м2-т яг үнээр нь бодвол тэр чинь тэгэл өчнөө олон сая төгрөг болох. Тийм шүү дээ. 1500 м2-т интерьер гэхлээр чи ойролцоогоор 60 хэдэн сая 70 хэдэн сая төгрөг болно шүү дээ. Песта. Тэгээ 5 сая төгрөгөөр чи хийсэн үү? Би яг нэг жоох юм заахав дээ гэж нэг жоох юм хийж өгсөн. Тэгээ чи энэгээр аргалаарай гэж яасан. Ямар газар чи хэлчихэж. Яах юм нэр мэн дуртай яах юм бэ? Negative Mongolians шүү дээ. Хэлчихээ. За тий Өөлчнаа. За сонсож байгаа тэгээ мэдж байгаа байлгүй те. Чи подкастаараа нээчихсэн. Чиний нэр үндийг бодоод нэр чи хэлэхгүй. Газар шиг нэр хэлэхгүй. Дүү. Хэлчих. Гоо. You can do it. Цаавар. Хин гэдэг өстой чамаа тэгэл өөртсөн юм те. За би тэр газрынх нь нэрийг хэлье. Тэр газар нь Pioneer гэж газар нэг. Pioneer. Fucking Pioneer motherfuckers. Нэр нь Pioneer те тэгснэ. Pioneer гэдэг угаасаа брэнд гэдэг шүү дээ. Хүн өөр дэшагаад биш та. Ямар амар их тэр Монголын үндэсний их сургуулийн тийм бранч төслөө واخгүй юу? Цаарсан юм. Pioneer. Сонсож гин өгөлгөө хашаах. Тэр яг. Би яг зүгээр энэ дээр нэг ингэж бодсон л да. Одоо ингээл нийгэмд ингээл мөнгө төгрөг айгүй хэцүү те. Тэгээд нөө юун дээр инфляц ингээл өсөөл. Тэгэл хүмүүсийн амьдрал ингээл амар хэцүү байгаа шүү дээ. Тэнгууд сая зүгээр яг нэг тийм нэг гоё л шүү дээ шаастай. Байлаа шүү дээ. Нэг төслийн нэг тийм нэг юу маягийн юм орж ирсэн бохгүй юу? Тэ нэг тийм грант маягийн орж ирсэн бохгүй юу? Тэр грант нь болохоор одоо нэг юуны хүмүүсийн одоо юуг нь сайжруулах. Resilience-ийг нь сайжруулах. Resilience гэдэг нь одоо нэг тийм дасан зохицох чадварыг сайжруулах. Нэг тийм нэг төсөл байгаа бохгүй тий. Гэхдээ монголчууд дасан зохицох чадвар нь айгүй сайн тултлаа тулцсан байгаа болохоор тэр нь ингээд давуу тал биш сул тал нь болоод бүх юмтай ингээд дасан зохицоод те юмны яриа шаачих юмны өн өсчих юм бол дагаал ажлыгээ шаачдаг те дасан зохицоод илүү ажил хийгээ ч юм уу ингээд зовоол амьдраа шаагаад байгаа шүү. Харин тэгээ тийм яг ингээд тийм грант брантууд орж ирээд байгаа байхгүй юу? Ингээд дасан зохицох чадвар ингээд сайжруулах те гэр хорооллын хүмүүсийн Улаанбаатарын хүмүүсийн ингээд дасан зохицох чадварыг сайжруулах. Юутэй дасан зохицуулах гэдэг одоо бүр тулцсан байна шүү дээ те биш та. Тэ усаа ингээд тэ дундад зууны хүмүүс шиг ингээд усаа дундад зууны хүмүүсээс дор амьдарч байгаа заяа те. Fucking усаа зөөж ийн тэ тог нь ингээд амар үнэтэй те. Ингээд fucking галт ингээд түлж юм биш та балмад зэрлэг амьдралаар амьдарч ийж
энээс илүү яг яаж дасан зохицуулах гэдэг байгаа. Энээс илүү яаж Энээс илүү яаж хэмнүүлэх гэдэг байгаа. Жилийн тал нь утаа Тал биш ээ бро. 70% нь 3.2 нь утаа шааж штэ. Тэнд үлдсэн үн шороо баашээс Тийм амьсгалж чинь тий. Амьсгалж чинь залж. Би одоо энэ дасан зохицох чадвар гэдэг юмнаас амар залхаж байна биз дээ. Бид нэр дасан зохицох чадварынхаа гайгаас болж за яг дасан зохицох чадвар хэрэгтэй байсан, хэрэгтэй байх ч болно тий. Орчин үед жом юм аа шин тий. Би одоо Зүмийн дай болох юм бол жоо монгол хүн хоёр үлдэх гээд байгаа байхгүй юу? Гэр оролт амьдарч байгаа хүмүүст ер нь хэрвээ сонсч ивэл тий хандаж хэлэхэд ингээд та нар өөрсдөө л орчноо ер нь гоё болгоно штэ. Өөртөө дасан зохицоо. Өөртөө хөдөлмөрч байгаа л өөртөө энийг яаж сайжруулах вэ, яаж өөрчлөх үү гэж бодож ижил ер нь л гоё болгоно штэ. Тэгээд 39-тэй их чиг те. Манаас өөх юу ч хийхгүй байна. Хорооноос ерөөсөн намайг дэмжихгүй байна гэдэг тэгээд байгаа. Гэтэ тоохгүй байгаад байгаа байхгүй. Дэмжихгүй байгаад нь яг хуу дэмжихгүй байна гэж гомдлож байгаа ч гэсэн дасан зохицол байхгүй. Тэгэл амьдрал энэ те. Тэгээд зарим нь ингээд дасан зохицохгүй бүр ингээд новш олоо шаагаад байгаа. Одоо чинь чи тэр нөгөө нэг ихчийн видео үзсэн мэт ямар ихч 39-тэй аав өнгөрцөн гэр бүлээсээ аав ээж нь өнгөрцөн гэр бүлээсээ гуруулаа хан байранд орсон нөхөр амар кринж шаасан тэг ингээд амьдрал болохгүй байна гэж. Тэгснээ 39-тэй заяа тэг амьдрал болохгүй байна гэж шагаад тэгснээ ингээд мөнгө байхгүй байна. Тэгсэн хорооноос надад туслахгүй байна гэж шагаад тэг хорооноос ирээд аав ээж нь өнгөрч юм уу яатсан ингээд бидрийг юус тоохгүй байх шиг хүүхд тэгснэ заяа би ингээд айлын хамгийн бага нь ингээд надаа ийм хүндрэлтэй байна гэсэн. Та хидтэй юм гэсэн чинь 39-тэй гэшээс what the fuck айлын баг гэдэг ойлголт байхгүй шүү дээ. 18 хүрснээс хойш дэвээс нөө айлын баг том. Ээж аваар нас барснаас хойш айлын баг том гэж байхгүй шүү дээ. Харин тийм юу яриад байна? Fucking adult том хүн шүү дээ биз та. Тийм тэгэл Ivory-г харалтаа тэг хөлгөө мөртл хаан болцсон л шүү дээ. Ivor the Bounties Vikings үздэг хүмүүс гол мэдж байгаа бох. Үзээгүй хүмүүсүүд нь сүүлийн Тэгээ сизнээс тэр үнэхээр өрөвдөлтөй шаажилаа. Тэгээд гэрийг харсан чинь гэр нь хүн амар цаа ингээд. Бараг цэвэрлээгөө ингээд жил болцсон гэж шаад. Тийм тэр бол яг гэрийнх нь ингээд хамаг бүрээс нь ингээд сэмрээд бүр ингээд тэр зүгээр арчаагүй шалтгаан байна гэж. Тэр зүгээр арчаагүй үнэхээр арчаагүй. Яг хөвгтээ тэр ярилцлагаас надад ганц ийм exception гэх юм уу нэг юу байсан. Тэр нь болохоор хашаага уулан цэвэрлдэг гэж байгаа заяа. Тэнгүүд хашаага цэвэрлэнгүүд хашаагийн давуулаад ингээд хүмүүс ингээд хог мог хайчдаг. Эсвэл нохоо хог чирж ирээд ингээд хогийн задлж мадлаад юу ачдаг. Хашаа хаалгагүй мó гэж. Хаалгаа яаж ороод юм бэ? Үнэхээр цэвэрлэх болохгүй бол тэгэл Орсын элчин шиг төмөр хатаж мадарч байгаа л те. Тэнгүүт нөгөө хашааных нь мод цодыг нь бас гэр хороолт хүмүүс аваа ингээд түлээд байгаа байхгүй те. Зүгээр ингээд хашааны банц хулгаалаад түлчдэг тийм гарууд байдаг. Гэхдээ тэгэл бабри шиг түлдэг fucking айл байж та. Үгүй би бүр ингэж сонссон. Гэр хорооллын зарим айлууд ингээд түлээ авч чадахгүй нөгөө шахмал түлш мөршин авч чадахгүй. Тэгэнгүүтлээ ийм тоосхийг машины хэрэгэлсэн тос шүү дээ тий. Тоснд игээ дэвтээд юм байна л да. Дэвтэнгүү тэр ингээ сөök хийн шүү дээ тий. Сөök хийснийг ингээ түлдэг. Тэгээ тэр ингээ айгүй удаан шатдаг гэж байгаа байхгүй юу? Амар хортой шүү дээ. Амар хортой утаа гарч байгаа шүү дээ. Юу гэсэн үг вэ? Тэдний тэр хүмүүс өөрсдөө амьсгалж байгаа бас бид нар дээр бас ирж байгаа. Гэхдээ тэрийг бол тэд нар бол мэдгүй л баг. Тэр бол дулаахан байвал гэж бодож байгаа юм. Ингээд тэгээ тухайн шөнөө дулаахан онжлээвэл яасан ч яа яасан ч юу ч хийсэн хамаагүй л болцсон. Гэтэ тэр чинь тэгэл тэнийг дасан зохицох чадрын бас нэг байгаа тоо. Гэтэ хүмүүс яагаад хямдхан гээд тэгэл нохоо ол аваад идэж шагаад байвал тэгээд тий нохоо л шүү дээ. Гэтэ хүмүүс яагаад заавал ингээ хот гэж шуураад байгаа юм бол би бол одоо би бол ингэж хэлмээргүй байгаа байхгүй юу? Би бол ингэж хэлмээргүй байгаа. Зүгээр ингээ хөдөөний хүмүүс хотод ирээ хотыг муухай болгоод ингэж хэлмээргүй байгаа байхгүй юу? Тэрэндээ биш. Хотод ирж сайхан амьдрах биш одоо орон нутагт илүү сайхан амьдрах боломж зөндөл байна шүү дээ. Хамгийн гол нь за чи яаж зөндөө яаж байгаа мэдгүй шүү дээ тэрийг. Хамгийн гол нь те өөртөө эрүүл хооллох тийм үү нэгдүгээрт хоёрдугаарт өөртөө ингээд дасгал хийгээд ингээд өөртөөхөө физикал биеийг ингээд эрүүл байлгачих. Тэгээ одоо ингээд интернет хөгжсөн ингээд надад хэлээд нөө биш дам гэж. Та хоёр дэлж байна. Тэгээ интернет хөгжсөн ийм нөхцөл байдал бол ингээд одоо хаач байсан тийм isolated мэдрэмж авахгүй тийм боломжийг бол
юу байхгүй юу. За яадаг гэж мэдэхгүй интернетээ ч мэдэхгүй тэгэхээр үнэхээр fucking educate them те юу тэд нар одоо юу байхгүй юу? Харин заах хэрэгтэй байхгүй юу? Одоо гарыг шээс одоо заа. Миний хэлэх гээд байгаа санаа одоо болохоор явъя. одоо ингээд англи хэлтэй ч юм уу эсвэл тодорхой хэмжээний боловсролтой тийм залуучууд нь заавал хотод амьдрна гэхгүйгээр орон нутагт амьдраад тэнцэнэ ингээд өөрөө сайхан амьдрчих. Нэгдүгээр стрессгүй те. Хоёрдугаар тэнд байгаа хүмүүстэй ингээд боловсролыг нь олгоод интернетийг нь зааж өгөөд англи хэлийг зааж өгөөд дэлхийдээ ингээд интеракт хийх боломжийг нь заагаад өгчлөө. За наадах нэр чинь нэг хэлэх юм байна. За. Тэгвэл тэр хүмүүс чинь мишнери биш аахгүй юу? Гүг. Тий, яг зүгээр яг өрнөхий хэлж байгаа таймер саана нийлж байгаа та. Нэг тийм ажлын нэг position энэ лабт хоёр ихтэй уншиж байгаад олсон. Орон нутагт багшаар ажиллах дор хаяж 3 жил. Тэгээд хэрвээ ингээд тэр одоо тэр төсөл хамрагдаад багшаар ингээд орон нутагт ажиллах юм бол айгүй их шалгуур давдаг сайн багш нар олж байгаа юм байна л те. Тэгээд 3 жил ажилласны дараа гадаад явах тэтгэлэг юм уусвал цаашдаа ингээд ийм гадаад явах ингээд солилцоо бүх юмыг нь ингээд засгийн газраас ч юм уусвал тэр төслийнхэн зүгээс нь хариуцах тийм боломжтой гэсэн тийм яасан бохгүй. Тэгэхээр тэрэнд бол бит хоёр л хамрагдъя гэж бодож байгаа бохгүй юу? Ер нь бол. Тэгээд айгүй удаан хөдөө бол амьдрий гэж бодсон юм. Гэхдээ чи хөдөө нийгэм бодоод үзэх хэрэгтэй л те. Эрүүл мэндийн асуудлаа чи хөдөө шийдэх ямар ч арга байхгүй шүү дээ. Тэнд үхэн шүү дээ. You fucking die. За юу. За сумын имлэгт очоод яаж чадахгүй. Тэгээ хамгийн наазах нь team convenience асуудлууд байгаад байгаа байхгүй юу? Хотод хэдийгээр төгжирж байгаа утаатай байгаа ч гэсэн имлэгтэй ойрхон. Тэгээд эртэд өрнөх хэлжсэн шүү дээ. Өрнөх гинэ чи биш ээ. Инкул хэлжсэн шүү дээ. Ингээд нэг төрхийн ингээд одоо те тасагт ингээд балиар юм хүүтэн юм те ингээд юм төмөр юм одоо орон дээр хөвтүүлээд ингээд хүүхдийн гаргаж авдаг те. Тэгэнгუთ ингээд зөндөө олон тийм хүмүүс байдаг те. За ядаж ийм төмөр сандал байгаа нь яамаатай гэж бодож байгаа зөндөө хүмүүс байдаг те. Стандарт доогор хүмүүс байдаг те. Тэгэнгუთ тийм хүмүүс чи хаанаас үүсээд байгаа? Хаанаас тэгээд энэ Монголын Улаанбаатарын балиар амьдрах орчин те энэ эрүүл мэндийн систем энэ юмнуудыг голохгүй хүмүүс байгаад байгаа гэхэл хөдөө байгаад байгаа байхгүй. That means хөдөө юу ч байхгүй байгаа байхгүй. Харин тий уул нь одоо юу гэдэг ингэс таахгүй юу? Хот байгуулалтынхаа зарчмаар бол одоо дээр ажиллаж байгаа authority-н те яг тэр төлөлтийг шаардлагатай төлөлтүүдийг хийгээд энэ чи ийм байгаад одоо ийм commercial юмнуудыг хийгээд хүмүүсийг ийшээ татнаа, үйлдвэрлэлийг ийшээ байгуулад хүн амыг ийшээ татнаа гэсэн юм бодлогын хэмжээнд юм хийх хэрэгтэй. Харин тэр хүмүүс хийхгүй байгаа. Тэнгүүт одоо угаасаа тэр хүмүүс хийхгүй маа гэдэг бид нар ер нь ойлгосон юм чинь тэр хүмүүсийг хийлгэхийн тулд яах ёстой вэ гэхээр бид нар өөрсдөө тэнд очиод нөхцөлийг бүрдүүлээд тэнцээ юу шаардлагатай байна гэдгийг деманд хийгээд тэрэн дээрээ ингээд хүчийг нэмж өгөх хэрэгтэй байхгүй. Тэнгүүт хөдөө амар санал нийлж заяа. Хөдөө байгаа хүмүүс нь юу деманд хийхээ мэдэхгүй, яахаа мэдэхгүй болохгүй болонгууд нь одоо ингээ хот руу ирдэг ч юм уу те тийм байгаа байхгүй. Хот руу ирж байгаа хүмүүсийн буруу бол биш. За fine. Тэгвэл чи Европ явах болцоо юу? Чи 9 сард явах болцоо юу? Тэгээд дендраа дагуулад чи нэг гасны найзганд олчих. Тэгээд дөрвөлээ хөдөө явъя заяа. Тэгээд нууны ярьжсэн өвлжөөгөө бариад тэгээд комьюн шагаад тэгээд явандаа инкулийг татчих авчираад тэгээд манлаа занлаа авчирдаг ч юм уу яадаг чинь. Чи сүм хүн байгууллаа тийм. Мэн тэгээ negative Mongolians биш lonely Mongolian гэж ганцаараа шүү. Яг би бол ингээд өөрийгөө өрнөх болохоор ингээд тэг хөдөө зөндөө гой боломж гой амьдрах гэж тэгж байгаа шүү дээ. Ягаад дот руу орж ирээ тэр хүмүүс нэгдүгээр тэр боломжуудаа харахгүй байна. Тэгээд хоёрдугаарт чи хөдөө байж үзээгүй те. Гуравдугаарт те хөдөө жил 2 жил 3 жил би хөдөө өссөн баярлаа. Гэтэ явандаа байхгүй шүү дээ. Чи хаана өссөн? Говьд. Тийм. Хүрэл халрах газар өссөн шүү дээ. Хоёулаа говьч гоё юм шүү гэж. No fuck no. Чи тэр Chicken Mad Max шүү дээ. Тийм Mad Max шүү дээ. Яг хөө зүгээр hot яаж тэ яг би яг өрнөхийг одоо жишээ нь хэрвээ ингээд те яг ингээд хотод өссөн бол ингээд ихэнх дийлэнх бидний perception яг тийм байхгүй яг. Тэ хөдөөнөө гоё жиж яах гэж орж байгаа та ингээд тэ хөдөө гоё биш. Хөдөө үнэхээр гоё биш болол тэ энд ингээд тэ оршуулгын яачууд хүртэл амьдарч штэ тэ. Гэтэ яг тэрийг нь тэгжээ яг энэ дээр гэдэг чинь нэгдүгээр тэр боломжоо хөдөө тэ ингээд юм хийж бүтээх боломжоо үнэхээр олж харахгүй л тий. Уу харин тий. Тэгэхээр яг хаа тэрийг нь харахад хэдүүлээ хөнөмөр оруулъя гэж өрнөх ер нь suggest хийж байгаа юм байна шүү дээ. Тэгээд энхүүлийнх дээр бол санал нийлж ин хөдөө хэцүү байгаа, юм байхгүй байгаа, юм байгаа. Гэтэ нэгэнт ингээд хүн болсон сон тий. Түшиг бит хоёр бол одоо энэ тал дээр бол зөндөө ярьсан тий. Хөдөө яваад одоо ингээд энэ дэр хувь нэмэр оруулаад ийм боломжууд байна гэдгийг харуулъя гэд зөндөө ярьсан. Гэтэ энийг бол хийн.
Гэтээ яг хав ингээд би явахдаа бол явчаад дахиад нэг хэдэн жил яваад дахиад өөрийгөө боловсруулах хугацаа хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон учраас ерөөдөө бас явах гэж байгаа тийм шалтгаан байгаа шүү дээ тий. Яах гэж байгаа юм бэ шахах. Монголоо л та. Би бол босч ирнэ. Подкастаа яах гэж тий. Араас нь чирээ шагаад бити яваастаа. яах юм бэ? Игүүлтээр чадахгүй. Өнгөр охтуудаас Монгол охтууд төрөх. Тэгэл яг бас ингээд ганц нэг юм хийж байгаа хүмүүс бол байгаа шүү дээ ингээд нэг нь хувь нэмэр оруулах гад өөрсдийн эффортыг хийж байгаа хүмүүс зөндөл байгаа. Тэгэл би ч гэсэн бас амхандаа ингээд гэр орлыг хөгжүүлчих юмсан ингээд янз бүрийн сургалт мургалтын дээр ингээд хийгээл амхандаа хичээж л байгаа тий. Гэтэ хувь нэмрээ бол ингээд энд тэнд хүмүүс чадхадахаараа оруулж л байгаа хэрэгтэй. За энэ дээр зүгээр би газ ганц юм хэлчихэл түүхийн хичээлээ орчих заяа. Нэг юм байна. За яг ингээд энэ дээр мэдхгүй байгаа хүмүүст ингээд хэлэхэд хот яг хаанаас бий болдог вэ гэхээр үйлдвэрлэл байж хот бий болох байхгүй юу те. Одоо жишээлбэл ингээд хэдүүлээ Европт ингээд ийм жижигхэн хот болсон газруудыг ингээд харах юм бол ихэнхдээ дандаа эхлээд хийдүүд байсан. Сүм биш хийдүүд ингээд олон хэдэн зуун лам нар хэдэн мянган лам нар амьдэрдэг. Тэгээ тэр факрууд нь тэндээ дарс хийдэг ч юм уу те эсвэл бяслаг хийдэг ч юм уу те. Европын ер нь Франц ялангуяа яг тийм байдлаар ингээд хотод агиух тархсан бохгүй. Тэгээд тэр эргэн тойрных нь одоо газрыг ингээд те тэр одоо үйлчлэгийг ч юм уу эсвэл одоо нэг вино хийдэг газар байлаа гэж хэлдэг л дарс хийдэг газар байлаа. Тэгэхээр амар их ажиллах хүч хэрэгтэй болно те. Тэгэхээр тэр ямар нэгэн байдлаар юм бүтээж иж те бүтээлч voice биш заяа биш та. TikTok биш те бүжгэлдэг биш. Яг жинхнээсээ ингээд мөнгө олдог, идж ууж болдог, өмсч болдог тийм бүтээлч юм байж иж тэр газар үйлдвэрлэл үүсээд тэгээд тэр газрын тэр хүмүүс нь амьдрах одоо тийм боломжтой болж байгаа байхгүй тий амьдрах сууцууд эмнэлгүүд сургуулиуд байгуулагдчих бүгдээр дараалтаа шүү дээ тий ажилчтай эхлээд байр суусаар хангах хэрэгтэй баахан жижигхэн зулбсгууд төрүүлэн тэднийг сургуулаар хангах хэрэгтэй тэгээд эмнэлгээр хангах хэрэгтэй тэгж байгаа тэр чинь хот болж байгаа байхгүй тэгээд хамгийн сүүлд нь яадаг ч юм cultural юмнууд хийдэг ч юм уу тэгэнгუთ хөдөө ингээд яг тийм байхгүй. Улаанбаатар ч тийм байхгүй байгаа байхгүй. Улаанбаатарт индастри байхаа болоод удаж штэ. Үйлдвэрлэл байхаа болоо. Тэгээ бид нар бүх үйлдвэрээ бүгдийг нь хуваагаад өгсөн. Төмрийн үйлдвэр чинь хот гэдэг чинь юу дархан хоёр л байна штэ. Тэр хоёр ингээд жижиг жиж том жиж ингээд яг хөөрхий байгаад байгаа шалтгаан нь байсан. Яг ингээд тэндээс мөнгө олоод байгаа байхгүй. Яг ингээд тэр газраас мөнгө бүтээж байгаа байхгүй. Тэгэхээр хөдөө бид нар ингээд ямар нэгэн байдлаар үйлдвэрлэл бүтээж иж яг хөдөө амьдарч байгаа хүмүүсийн амьдрал нь сайжраад хот гэдэг юм үүснэ те. Үйлдвэрлэл гэдэг нь тэгээ бас дан ганц юм макро индастри ерөөсөө яриаггүй шүү. Хөнгөн үйлдвэр, хүнд үйлдвэр гэдэг яриаггүй те. Жижигхэн үйлдвэрүүд байгаад яагаад ингээд зарим улсууд шиг орон нутгийнхаа юмнуудыг брэнд болгоод тэр брэндэрээ юу гэдэг одоо юу Солонгос шиг яагаад K-pop үйлдвэрлээд тий тэрийг ингээд дэлхийд даяар цацаад Тэгээ наадах чи илүү макро юм шүү. Наадах чи бүр том соёлын үйлдвэрлэл юм шүү. Харин үйлдвэрлэл гэдэг чинь зөвхөн нөгөө нэг эд зүйлсээр хэмжигдэхгүй бас яг хөө тийм соёлоор бас байж болно л гэж. Тийм яг хөө Солонгос бол айгүй том жишээ. Гэхдээ бид нар яг зүгээр энэ дээр би ерөөсөө инкулийн ярьж байгаа үгсгэгүүд эндээ санал нийлж байгаа ч гэсэн бид нар ингээд ийм юмн дээрээ бас яг арай яг бэлэн биш юм санагдаад байгаа байхгүй юу. Тэг яг нөгөө нэг хүмүүс ингээл одоо нөгөө нэг The Who гэд хамтлаг байдаг шүү дээ тий. Надад бол амар таалагддаг байхгүй. Тэгээ ингээд би надад таалагддагт би кринжи санагддаг байхгүй юу. Тэгээ кринжи санагдаж байгаа нь надад бас амар ингээд санаа зовмоор байдаг байхгүй. Тэгээ ингээд Монгол ийм ингээд үг хэллэгээр дуулж байгаа. Яг үндэ яг үннийг хэлэхэд надад Who яг ийм Монгол K-pop хамтлаг шиг санагддаг шүү дээ. Яа тэгэхээр популист уу? Үгүй тэр хамтлаг нөгөө нэг өөртөө хөгжмөө зохиогоо. Цаанаас нь бүх юм бэлдээд хийгээд та нар одоо ингэж дуул ингэж тоглол гэдэгцэн. Тэгээд яг үндэ артистри бол тоглосон одоо хүүгийн одоо нөгөө нэг чонон сүлд Wolf Totem гэдэг дуу байдаг шүү дээ. Миний хамгийн дуртай тэр Якуттай байхгүй. За. Тийм би оргийн сонссон. Гэхдээ оргийн хүмүүс амар их ингээл энэ дууг дөөрөөцсөн биш дээ гэсэн. Надад бол хангалттай өөрчлөсөн санагдсан. I just want to shut fuck up. Шал өөрлөлээ. Энд чинь нөгөө юу этник тэгээд юм hard rock хоёрыг ингээд хослуулаа шаацсан. Надад бол дуу нь бол гоё. Хүү overall яг уу дайжгүй. Гэтэ яг нөгөө нэг тухайн хөгжимчт нь те тухайн хамтлагийг нөгөө нэг хамтлаг болгож байгаа юм сүнсгүй хамтлаг санагдаад байдаг байхгүй юу? Сүнс нь болохоор яг ингээд нэг хүн байгаа. Тэгээ бус нь зүгээр ингээд тэр хүмүүсийн гар хөднүүд нь те яг уу яг баг багт нөө алтан ураг гэдэг хамтлаг байдаг байсан шүү дээ. Нэг гişүүн нас орсноос хойш юм их болсон сонсон. Алтан ураг бол надад жинхэнэ яг сүнстэй хамтлаг санагддаг байсан. Тийм. Тэгээд хүүгийн талаар ярьж байгаа дээр бас хэлэхэд
одоо ингээл хүү амар юм мьют байгаа шүү дээ. Visionary гэх юм уу том ингээл зорилттой ингээл дэлхийд Монголыг сурчлын нэтрийг хэрвээ тийм бол learn fucking English те ядаж энэ тэнд ингээл ярьслага өгдөө монголоор бас ярил л да. Яа англиар уу? Тийм англиар бас ярил л да тий. Тийм тэнгүүт ингээл ярьслага өнгөт тэр хүмүүс ингээл амар дэлхийд даяар ингээд шүтээ явж байгаад англиар ингээд ярилцлаа ярьслага өгч чадахгүй. Тэгээ орчуулж байгаа хүн бас ингээд амар худлаа буруу зүрх орчуулж идэг. Нэг тренд бүтээн гэдэг чинь тухайн хүмүүс нь англи хэл мэддэг. Англиар айгуу сайн чөлөөтэй ярьдаг. Гэтэ давхар нэг монгол үгнүүдээ ашигладаг ч юм уу те. Монгол үгнүүдээ нэг тренд болох үстэй. Одоо нэг одоо дундуур нь ингээд монгол үгээ ингээд хавчуулаад те ингээд оруулдаг ч юм уу те. Тэрийг ингээд англиараа өөртөө terminology болгодог те. Terminology болгоод тэрийг ингээд тайлбарлаж өгдөг те. Яг одоо энд ингээл тийм байвал ингээд болж байгаа байхгүй. Яг монгол үг одоо жишээлбэл ингээл олон улсын яг ингээл үгийн санд орсон жишээ нь зөндөө байдаг хөхгүй. Гэтэ тэр нь дандаа яг бид нар орчин үед ингээд сүулт яг соёлоороо биш дандаа нэг юм эзлэн төрмгөлөөр оруулсан те. Одоо орд гэдэг үг жишээлбэл англиар хоорд гэдэг үг те. Zombie account дээр ингээл хоорд гэдгээс хавлал бүх юм дээр ингээл хоорд гэдэг үг ашигладаг те. Тэгэхээр яг зүгээр ингээл яг биднэрт бол яг ингээд оруулсан хувь нэмэр байдаг боловч одоо жишээлбэл солонгосууд шиг шаачдахгүй байхгүй. K-pop хөгжмийг ихэнх produce хийдэг хүмүүсүүд нь дандаа Swedish байд юм байл шүү дээ. Pop team, Swedish team producer-ууд те. Тэгээд тэр хүмүүс нь ингээд music-ийг нь produce хийгээд lyrics нь болохоор англи солонгос холцсон. Тэгээд тэгжиж гадагшаа гарцуулж гарч байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд одоо юу гэдэг улсаа сурчлаад энэ тэнд ингээд ярьслага өгчээснэ ярьж чадахгүй байнгут стил те соёл сурчилж ийн гэснээр өөртөө балмад л байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр тэр зөвхөн монголоор дуул гэж бол би хэлээгүй. Англиар дуул гэж хэлээгүй те. Ярилцлага ядаж англиар өгчлөлтөө шүү дээ. Тэгэх юм бол хамаагүй legitimate шаан шүү дээ. Өөрсдийнхөө санааг хэлнэ. Тэр яг зүгээр тэгэл нэг мөнгө үнгүй болоод байгааг ингээд гайхаад байвал те факрууд минь үйлдвэрлэл хийхгүй байна. Те fucking та нар амархан мөнгө олох гээд байна. Ажил хийж байгаа хүн нэгч байхгүй л байна л гэж би яг ингээд хөгжүүлэхгүй байна. Тийм. Тэгээд амар их дасан зохицоод байна. Энэ бол одоо жишээлбэл ингээл бидний бүгдийн ингээл одоо гаргадаг түгээмэл гаргадаг алтаалцсан баг л та. Таксины яг одоо үн хэд байсныг санахгүй байна. Яг нөгөө нэг 2 сарын өмнө. Тэгээд ажил руу ирэхэд 3,000 төгрөг байдаггүй байсан. Тэгээд 1,500 л 2,000 л байдаг байсан. Тэгэл сүүлийн үед бол ингээл 3,000 л гэл ингээл юм шиг. Чи уусаа таксины жолоочтой юм ярьтайм чи 3,000 лаа. 3 гардыг байлээ. Тэгээ маа хотын зах би хотын захт амьдардаг байхгүй юу. Тэг өөрөө хийзэж апартмент амьдрахгүй гэж боддог. Тэгээд яасан чинь маа тэр амлуу маа энэс таксидсэн чинь 80,000 гарсан ч гэх шиг. What the fuck юу вэ та? Ханаас таксидсэн. Хотын төвөөс гэж. Тэсүүш. Йоо, 90-ээс үгш. Харин тий. 90-ээс баг танах руу таксидвал хямдхан гарна уу? Тийм юу баста би юу ярих гэж байгаа юм. Би ингээ сүүлийн үед мартаад нь айгу гоё юм бодож ирсэн аа. Мартаашаа яг дондор таслаашаа. Миний spotlight ирэнгүүт мартаашаа. Хөдөөд ихтэй амьдрмаар биш шүү. Хөдөө амьдрмаар байна. Хөдөөний хүмүүс хөдөөний гэж хэлэх бас муухай маа. Орон нутгийн ихлээр одоо нөгөө нэг юу юм болоо муухай л байгаа шүү. Орон нутгийн хөдөөний бол энэ political correctness нь Монголд ороод ирсэн байна те биш та хөдөөнийхийг нь юу болгоод орон нутгийнх болгоож шагаад. Тэгэл хөдөөнийх би л хөдөөнийх байсан бол proud хөдөөнийх. Би хөдөөнийх. Тийм би чинь proud овсих гэж аахгүй. Тэ овсмэ. Тэгэл гадаач гэсэн бас хөдөөний хотын гэсэн юм үйл байдаг л да. Чи countryside-аас ирсэн тийм хүн байна гэж тийж ярьж илээд л да. Гэтэ тэрэн дээр бол ингээд бүр яг амар юм юу яж байгаа биш. Тэр хүмүүсийг ад үзэж байгаа биш те зүгээр ингээ хөдөөний хотын гэдэг энэ зүгээр юм энгийн ярианы. Яа. Тэгэл өрнөх хөдөө өсөн хөдөөнийх гэж байгаа л тэгэл ямар ч хотын стакуудын 90%-аас хамаагүй дээр. Харин тийм би бол одоо шууд instantly чамайг илүү 10 одоо яг 10% зөө юу. Чам ингээд нөгөө устгаж хайсан 10% ингээд устгаж хайсан сэхэтэн левелийн төвшний ингээ мундаг хүн сууж лээ шүү дээ. Харин тийм тэр блэрсдэг шаастай. Араа боов нөхөж шаастай. Яахгүй шүү өстэй. Би найзуудтай хайртай болохоор тэгэл яг хайртай хүмүүсээ магтмаа сагдаад шүү дээ.
хөхөөтэй өгчвөл зүгээр л шүү дээ. Өрнөх ялангуяа хамгийн амар. Гэтэ манай тэр юу засгийн газрын бодлого болно банда ичээш байгаа. Засгийн газрын бодлого амар шааж идэх улаагатай. Хөөе. Бэж энэ сос энэ бүр амар зөө. Маа засгийн газрын бодлого бүр амар шааж. Ямар ч пистагийн толгойг давж ажиллаж чадж байгаа байхгүй юу? Одоо жишээ нь зөө. Одоо жишээ нь зөө. Залуучууд ингээд 50 жагсаал хийнэ гэсэн чинь яг өмнөх өдөр нь юм буу сум та юм олдлоо. Талбай дээр очихос болгоомжлоорой гээд ингээд юм иж байхгүй. Эн чинь бас ингээд тийм. Ухаалаг байдлаар биднийг шаагаад байна шүү дээ. Бодлого юм байгаа дах. Зүгээр бидний ингээд бөхсtöд байгаа байхгүй тий. Энэ ингээд гарч байгаа энэ бодлого юмнуудаа ингээ жоохон ари өөр юмд ашигладаг үгүй чи нахнараа. Тий өмнө ч гэсэн нөгөө одоо нөгөө тавчгийн кейс шүү дээ тий. Углаашны юу өмнө нөгөө нэг төрсөн эмэгтэйг нөгөө тавчтай өвөл гаргацсан шүү дээ. Тэгээд бахан залуучууд өвөл хүүтэнд жагсан шүү дээ тий. Тэрэн дээр нөгөө нэг хүмүүс яагаад жагсан бэ гэхээр ер нь одоо би тэгээд миний танилын хүрээ маа найзууд юу гэдэг нь тий. Залуучууд яагаад жагсан гэхээр үнэхээр тэгж байгаа шудраг бос байна тий. Энэ нөгөө нэг төрсөн эмэгтэйг тий ингэж болохгүй шүү дээ. Ингэж болохгүй тий. Тэгээд тэр нь ингээд явандаа ингээд арай том болоо төрсэн эмэгтэйчүүдийн одоо нөгөө нэг төрх эмнэлгүүдийн нөгөө стандартаа дээшлүүлээ тий. Ер нь ингээд стандарт тэгээд ер нь эмнэлгүүдийн стандартаа дээшлүүлээ тий. Тэгж болохгүй гэл бахан залуучууд эсэргүүцэл. Тэг нөгөө нэг ковидын үеэр хэрэгжүүлж байгаа бас бодлогоо ингээд тий арай нөгөө нэг амьдралтай ойрхон болгоо тий. Арай хүмүүстэй ээлтэй болгоо тий нөгөө нэг аж ахуй жижиг дунд нөлөөллүүдэд илүү ээлтэй болгоо гэж агсан чинь шууд ерөнхий сайд нь эрүүл мэндийн сайд нь ингээ огцроо шатчих واخ. Тэгвэл боллоо гэжтэй. Тэгвэл бид нар боллоо. Тэгвэл биднийг уучлаарай. Бид нар шаахгүй байна боллоо гэл яага болж байгаа гэсэн чинь ингээд арай гэж залуучууд нэг ингээд үзэл бодлын доор тий ингээд зүгээр нэг таавчаач гэсэн үзэл бодлоо нэгтгээд ингээд жагсан чинь тэрийн зүгээр ингээд уус төрийн нэг юм тэг шатрын нүүдэл олгож шатчих واخгүй. Тэгэл тэг яг гэж ерөнхий сайдаасаа огцорж байгаа ерөнхийлөгч болох гэж л огцорж байгаа тий. Ийм новшин цаанаа сетаптай тий бүгдээрээ төлөвлөсөн. Бүгд л юм нэг юм мэдхгүй зүгээр аим санаатай муухай санаатай. Тэгээ яг ингээд засгийн газарт байгаа хүмүүсийг харах юм бол тэнэг хүмүүс огтхон ч биш байгаа байхгүй юу? Яг ингээд муулал эдэг цүнх өргөч нарыг ингээд ярих юм бол тэд нар амар чадварлаг хүмүүс байдаг байхгүй юу те? Яг ингээд юм харилцах чадвартай те, өдөртөн зохион байгуулах чадвартай. Тэр нь яг хуу ихэнхдээ шоу ч гэсэн яг бодит хууль мойл эдийн засаг те улс төр соёл ингээд нөлөөлөх юм биш ч гэсэн ер нь бол тэр хүмүүст ингээд яхаа ярахгүй яг чи сайн нэг би ингээд шууд төгөөг ингээд зайлбстаа гэлсэн чи ингээд тодорхой хэмжээ тэр үнээс авах юм байгаа авахгүй юм байгааг хэлсэнтэй адилхан тэ яг ингээл бидний дээр байдаг бидний ингээл амьдралыг хэцүү болгох чийдэг буруу шийдвэр гаргадаг энэ хүмүүст авах юм байдаг. Тэгэд энэ авах юмнуудаа ерөөсөө зөв юм лөө ингээд чиглүүлэх байхгүй юу. Тэгэхээр одоо бидний дор бүрнээ хийх тэ хамгийн нөгөө нэг зохистой зүйл нь юу юм бэ гэхээр хүнээс авахын хаяад хайхын хайд сурах хэрэгтэй. Тэхийн тулд нөгөө нэг байнгын асуулт асуу. Тэ юу чамд хэрэгтэй, юу чамд хэрэггүй, юу болж ийн, юу бүтэхгүй байна те. Энэ хүн зөв ярьж байна уу? Харин тийм critical thinking юмд ингээ шүүмжил сэтгэлгээ байхгүй байгаа. Шүүмжилтэй хамт те. Юмыг ямар нэгэн мэдээллийг айгуу сайн юу боловсруулж процесс хийж сур те. Тэглэл хэрэгтэй байхгүй юу? Тэгээд юм ямар нэг юм хийхдээ ингээд амар сэтгэлээсээ ийм хандаа тэрэн дээр ингээд чин сэтгэлээсээ ийм commitment хийх хэрэгтэй байгаа байхгүй юу? Уул нь ингээд манай залуучууд тийм амар ийм дайчин тэгээд тийм commitment сайтай байхгүй юу? Тэгээд тэр нь юунаас харагддгүй гэхээр одоо ингээд зүгээр нэг PC тоглодог ч юм уу те Dota тоглодог ч юм уу Counter тоглодог ч юм уу тийм мэрэндээ бүр амар чин сэтгэлээсээ заяа. Бүр чин сэтгэлээсээ стресстэй ууралж муурлаа зодолцоо ингээд aaч гээл те бүр ингээд амар шадаг байхгүй юу? Тэгэл тэрийгээ ингээд 7 хоног ингээд бол өдөр 7 хоногт өдөр болгон тоглолол нэг тоглохоор 3-4 цаг тоглолол те. Тэгэл ингээд амар их ингээд цаг зав зарцуулаад тэрний ингээд асар их effort гаргаж байгаа байхгүй юу? Ядаж тэр effort-өө өөр юмд арай хэрэгтэй юм зарцуулах юм бол бид нар өөр байх гэдэг шүү дээ те. Escapismтэй нөгөө нэг
зориулах нөгөө ирч хүчээ өөр жинхэнэ амьдралдаа урд дахь амьдралдаа засцуулбал хамаагүй дээр наад чи яг миний нэг хэлчихсэн юмтай амар гоё холбогдчихлаа. Яг escapism гэж ярьж байгаа шүү дээ. Яг дээр үед бол ингээд escapism их байдгүйсэн бохгүй. Хамгийн ингээд том хувьсгалуудыг те хамгийн ингээд том ингээд нийгмийн өөрчлөлтүүдийг харахад айхтар escapism байхгүй те. Нэг их амар сатааруулаад зүгээр одоо нөгөө дайн өөр орны эзлэх ч юм уу те баг тийм гэр бүлийн улс орныг нэгтгэж те өөр улстай дайдах нь тэр улс орны суурин газраа байж чадахгүй гэр бүлийнхэнтэйгээ уулзаа олж чадахгүй ангуудаа шууд дайнд за Парисыг эзлээ шагаад те. Гэтэ яг хөө зүгээр ингээл юун дээр одоо ингээл дээр үед ингээл Францын яг хувьсгал чинь одоо ингээл энэ сонсож байгаа хүмүүс мэдгүй ч магадгүй. Гэтэ Францын хувьсгал ер нь бол дэлхийн бараг бүх ирээдүйн хувьсгалын яг цензурыг тогтоосон хувьсгал байхгүй те. Анх удаа язгууртнуудыг толгойг нь ингээд бүр мангар хурдан таслаад тий. Тэгээд ингээд бүгд найрамд засгийн газар байгуулсан. Тэгээ энэ жишгээр нь Америк шаасан тий. Тэгээ энэ жишгээр нь Европын бүх улсууд бүгдээрээ ямар нэгэн байдлаар парламентын засгийн газартай болсон ч юм уу тий. Тэнгууд энэ жишгээр нь ингээд яг тэр ардчлал гэдэг чинь ингээд Европоор тархаад цаашаа колоничлсан бүх орнуудаар нь тархаад Азаар тархсан. Тэнгууд энэ яг энэ Францын энэ хувьсгалд байсан энэ амир ингээд энэ хувьсгалыг ингээд харах юм бол зөө энэ 1700-аад оны дунд үеийн хувьсгалыг харах юм бол ихэнх яг энэ одоо амар үйл явдлуудыг гаргаж байгаа хүмүүс нь өсөглөн хийх юмгүй факрууд л байсан байхгүй. Ямар ч escapist юм байхгүй заяа. Тэд нэртэй ингээд хий гэсэн ч entertaining юм байхгүй, идий гэсэн ч хоол байхгүй. Тэгэхээр ингээд яг хуу чи өрнөх ингээд сайлсан ингээд Dota тоглож байхдаа ингээд амар сэтгэлээ гаргадаг гэл тэгээдсэн те. Dota тоглох чинь өөрөө тодорхой хэмжээнд тэр хүнийг тэр үед нь ингээд хорвоогоос тасруулж байгаа допамин ялгаруулж байгаа болохоор тэгээд fucking voice үзэж талцах нь тэр хүмүүст гоё байдаг болохоор л тэгэл байгаа хэл та. Тийм болохоор би бити лалруудаа voice үзээдэ гэж хэлээд байгаа шалтгаан тийм байгаа байхгүй. Бити ингээд хямдхан ийм те өдөр тутмынхаа энэ асуудлаас ингээд зайлсхийх энэ юм руу бити анхаарал хандуулдаг л та. Бити зурагт үзээдэ те. Бити биста навшин сэтгүүл уншаад бити Facebook ухаад л та. Тэгэх юм бол яг ингээд ямар ядуу байгаа ямар лалрын байгаагаа ойлгох юм санагдаад байгаа байхгүй. Тэгээ надаа одоо энд ингээд сууж байгаа ингээд 3 хүнийг харахаар нэг их завтай хүмүүс юусаа харагдахгүй байна. За Viking үзэх нэг хитгэн чамд нэг цагийн өдрөлтөнд зав гардаг бах те. Тэгээд би хажуугаар нэг Downton Abbey үзэх нэг жоохон зав гардаг те. Стад гэснэ. За өрнөхт бол баг зав гардаг бах. Чи нэг гэрлүүгээ машинаараа тэгээд 40 минут нэг цаг явж байхдаа чи нэг жоохон юм боддог бах. Тэрнээс биш ямар ч зав байхгүй байгаа байхгүй. Тийм болохоор ингээд стресстэй байгаа юм санагдаад байгаа байхгүй. Тэгээд завгүй болохоор ажил хийхийнхээ хажуугаар амьдрал яг бодит амьдралыг юу байгааг ажиглаад байгаа болохоор. Тэгэхээр fucking ажил хийх цагаа ихсэг эсвэл биста бити entertainment үзээ шаагаад гэж л би хэлэх гээд байна. За миний TEDx ирсэн баярлалаа гшээс. Ста би яриад туслаа. Fuck your TEDx.